Үгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Би сэтгүүлчлэгээр цэцэг за энэдэд үзэгч та бүхний нэгэн зочинтой уулзуулна. За түүнийг бизнесмен гэж мэднэ. За бас улс төрч гэж ойлгож болно. За сүүлийн үед жүжигчин комедиан гэдэг ийм бас нэг шошго үрдэ дагаад байгаа хүнтэй уулзуулах чинь ингээд урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Хойлоо яриагаа эхлэе. Ер нь та бензин хэрэг очролч. Бензинд очролж байна. Тэгээ одоо яг нэг бензиний хомсдол үүсчихээр бас нэг цахилгаан машин шин унаал яваад байна бас нэг. Цахилгаан машин нэг зүгээр юм байна. Тэгтээ бид нар ч бас эрчим хүчний хараад шүү дээ, тий. Тийм. Ер нь бол эрчим хүч нь бас хязгаарлалтай боломжуулсан. Тийм. Гэхдээ цахилгаан машины хувьд бол яг одоохондоо бол тийм хомсдлын хэмжээнд л юм болохтой байна. Цахилгаан машин бас. Ер нь бид нарт өдөр тутамдаа тулгараад байгаа энэ махны хомсдлын асуудал, махны хомсдол гэхээс илүү үнийн асуудал байна. Тийм ээ, хүмүүс яагаад ийм хүссэн хэрэгцээгээр махаа идэж чадахгүй байгаа юм гэхлээр зэрэг үнийн хүрээtлийн асуудал байна. Өндөр үнэтэй байгаа даа. За шатхууны тухайд бол бид үнэхээр хомсдолтой хараат байна. Эрчим хүчний хувьд бид үнэхээр нөөцгүй байна. Эрчим хүчний нөөцгүй биш ээ. Одоо боломжит их усргүй байна гэж дотоод энэ тий. Энэ бүхэн өөрөө улс төрийн системийн алдаа гэж ойлгож болох уу? Яг ямар алдаа байгаа болоод бид ийм одоо хэцүү байдалд байгаа юм. Нэг айхтар нарийн эдийн засгийн тоо баримт тайлбарлахаасаа илүү ер нь бол зүгээр энгийн альт ямар ч одоо мэргэжлийн төвшний эдийн иргэд харахад бол үнэхээр бид нарыг харамсалтай нөхцөл байдалд яваад. Юу гэхээр одоо 3.6 сая хүн ам 70 гаруй сая малтай. Тэгсэн мөртлөөсөө мах нь олддгоо, мах нь асар их өндрөмтэй. Тэгсэн мөртлөөсөө гадагшаага экспортлдог мах нь яг өөрсдийнх нь энэ улсын эзэд гэж байгаа иргэдийнх нь иддгээс хэд дахин бага үнээр экспортод гаргадаг. Яг тэр улсынх нь эзэд нь гэдэг байгаа энэ иргэд нь болохоор асар өндрөмтэй мах иддэг гэдэг юм уу тийм ээ. Тэгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бид нар ч өөрсдөө юм үйлдвэрлэгч улс биш ихэнх юм одоо барилгын ч байна уу, хүнсний ч байна уу, өргөн хэрэглээний бүх юм бид нар импортоор хангацдаг болохоор энэ мэдээж хэрэг дагаад энэ нөхцөл байдлыг байнга үүсгэж яадаг, өөртөө байнга өсч яадаг, ийм шаас байнга дэш явж яадаг. Энэ өөрөө бүхэлдээ буруу менежмент төр засгийг удирдах байгаа төрийн эрх мэдэлтнүүдийн буруу бодлогын л одоо яг бодит үрдүү. Тэгвэл системийн алдаа төрт байгаа гэсэн. Төр өөрөө буруу аргачлаа, буруу замаар яваад байгааг нь л одоо их том баталгаа. Бид нэр нефть олборлдог улс. Нефтийн хомсдолтой. Тийм ээ? Манай Монголоос ч зөндөө нефть гардаг. Петрочайна дачин самтаг тамсаг гэдэг одоо энэ үндсэндээ 90 оны сүүлээс эхлээд одоо бараг 30 дахь жилдээ бид нэр түүхийн нефть хятад руу экспортлдог. Тэгсэн мөртлөөсөө бид нэр нефть нэрнэ гэдэг бол одоо дайны үед ч бай зүгээр одоо нэг айл гэрүүд ч бай зүгээр энэ ч нэг юм уу түнхэн хувинд нэрчдэг. Технологийн өөрөлдөх энгийнш нефть нэрнэ гэдэг өөр халаалтын процесс нэ. Гэтэл бид нэр тийм одоо волюм хийдэг юм зүгээр жижиг оврын үйлдвэрүүд зөндөө олныг барьчих боломжууд байгаа. Бид нэр тэрийг хийгээгүй. Ер нь бол ингээд нэг том нефтийн үйлдвэрч гэдэг юм уу, нэг том станц, том юм нэг төслийн ард бол яг манайх шиг дэлхийн авилгалын индексээр ийм том толгой зөгч байгаа улс орнуудын жишээн дээр л дандаа мөнгө угаалгал байдаг төрийн эрх мэдэлтнүүдийн. Тэгээд тэр төсөл хизээч дуусдаггүй. Африкаар дүүрэн тийм төслүүд байдаг юм билээ. Дандаа том юм яриад хэрэгжүүлж байгаа мега гэсэн нэртэй тодтолтой төслүүд. Цаана дандаа тухайн улсын эрх мэдэлтнийг тойрсон авилгалын сүлжээ мөнгө угаалгал явагддаг. Харахад их л харамсалтай тийм нөхцөл байдлууд л одоо олон юм дээр нефтэн байгаа мөртлөөсөө нефтгүй мах нь байгаа мөртлөөсөө асар өндөр үнэтэй мах иддэг ч гэдэг юм уу одоо асар их хүрэн үүсний нөөцтэй улс орн байж эрчим хүч байхгүй дутагдaltaй. Одоо ингээл бүгдийн тоочод барагдахгүй энэ мэдээж хэрэг буруу бодлого, буруу зохицуулт. Зүгээр их жижигхэн жишээн дээр хэлэхэд бол нэг $100,000 өөрөө бие дааж босгож үзэж 5 хүнд салинжуулж үзээгүй, татвар төлж үзээгүй ийм улсууд улс төр намаар дамжиж 20 орчим тэрбум долларын эргэлттэй Монгол улс гэдэг ХХК-гийн гүс сахирал болоод ин гэсэн үг байхгүй юу?
одоо их энгийнээр хэлэхэд бол тэгэхээр ийм бизнесийн ийм эдийн засгийн бодлогын ямар ч туршлага мэдлэггүй улсууд улс орныг үндсэндээ сүүлийн 30 гаруй жил удирдах улс орн бол одоо 36 дахь жилийнхаа шилжилтийн цаг үе дээр ингээд харамсалтай энэ бүс байдалтай явж байгаад үнэндээ гутармаар, харамсмаар заримдаа бол бүр одоо өстой үнэхээр өстой хэлэх үг байхгүй харамсмаар байна. Дэлхийн хөгжлийн түүхийг харах юм бол их хор дэлхийн 2 дугаар дайны дараах нь л одоо Герман дэлхийн одоо ямар адгийн муу улс болоод хувирцсан, ямар ч зээл тусламж өгөөргүй нөхцөл байдалд орцсон, ирчүүд нь дайнд үрэгдсэн, дайны асар их өрийг төлдөг болцсон хохироос улсуудынхаа тийм хэмжээнд дээрээс ерөнхийдөө нэг 22-оос 23 жилийн дотор баруун Герман гэдэг улс Европын номер 1 эдийн засаг болж гарч ирчихсэн. Дэлхийн 4 дахь эдийн засаг болж гарч ирчихсэн. Цорын ганц дэлхийд дээр одоо анхны бөгөөд цорын ганц цүмийн туршилтыг хийлгээд 222 хот дээр атом бөмбөг хаягдсан. Бас баахан дайны үр тулгуулсан. Ямар ч газрын баялаггүй, малгүй Япон үндсэндээ 20 гаруй жилийн дотор дэлхийн 2 дахь том эдийн засаг болж гарч ирж байна. Тэгэхээр өөрөө ер нь бол хөгжлийн цаг хугацаа гэдэг бол 20-с 25 жилээр хэмжигддэг. Боломжтой тийм. Боломжтой одоо өсвөнгөө хөгжих цаг хугацаа гэдэг. Энэ олон улсын маш олон улсын жишээн дээр байж байгаа. Өмнө Солонгос ч бас ингэж л явсан. Бид нар 36 жилийн дотор дотоодын нийт дэвтэн дөнгөж зүгээр юм уу номинал нэг юм нэг үзүүлэлтээр статистикээр нэг $600,000 гэсэн нэр томьёотой. А гэтэл энэ өөрөө бас зүгээр л эдийн засгийн тон үзүүлэлт болохоос биш. Яг бодит нийгмийн амьдрал, иргэдийн амьдрал яг тийм байгаа юу бол бас өнөөдөр нөгөө далд эдийн засгийн асар том бодит байдал бий болцсон. Нийгмийн ард иргэдийн нэг 3-5% чинэлэг хангалуун амьдардаг. Энэ нь бол ихэнхдээ авилгалыг тойрсон бизнес, концесс тендер, төрийн эрх мэдэлтнүүдтэй сүлжилсэн бизнесүүд, төрийн эрх мэдэлтнүүдийг тойрсон орлогууд энийг одоо энэс тижигддэг нэг юм талд эдийн засаг. Өндөр үнэтэй брендийн том ресторанууд, кофе шопууд, том брендийн дэлгүүр. Энэ нь бол тэр одоо хэсэг нь. 95-аас 97% нь бол ядуу. Ядуун дотроо нэг 2 хуваагдаж байгаа баг. Моргижийн зээл авдаг ядуу, моргижийн зээл авах чадлагүй ядуу гэж нэг ийм 2 ядуучуудтай бид нар. Тэр нь дийлэн хүн амын нийт хүн амынхаа бараг 95% эзэлж байгаа. Тэр нэг дундаж давхрах гэж маа байхгүй болсон. Тэгээд хит цөөнх баячууд тэгээд бүр хитрхи их ядуучуудтай болсон. Тэрнээс одоо нэг статистикээр заагаад байгаа манай нэг ядуучуудын одоо хувь 30% тийм. Тэр бодлоо. Бодит ядуу гэдэг чинь өөрөө ямар нэгэн байдлаар хоримтлалгүй. Тодорхой хэмжээний энэ үзүүлэлтүүд байдаг. Ямар эмнэлгийн үйлчлэгээ авч байгаа, яаж гадаад руу аялж байгаа, ямар хэмжээний хоримтлал, ямар орчин нөхцөлд амьдарч байгаа юу идэж ууж байгаа юм те. Өнөөдөр бол тэгээ үзэх юм бол нөгөө харагдах байдал нь энгийн харагдаад байгаа боловч дандаа ардаа асар их хугацаа хэтэрсэн зээлтэй хойд хормоогоор урд хормоо гэдэг шиг ийм амьдралтай дандаа ядуучууд байгаа. Нөгөө хэсэг ядуучууд нь бол бүр тэрнээсээ давцсан одоо моргэж зээлэнд хамрагдаж чадахгүй ядуучууд. Нэг хэсэг нь зээлтэй ядуучууд. Нэг ийм 2 төрлийн ядуучуудтай уус олоо хувирцсан. Дарга сайд нар нь бол 30-40 жил бизнес хийсэн хүмүүсээс баян болцсон. Ийм одоо нийгмийг л бид нар одоо яг өнөөдөр бодит байдалтай харж байна. Та ер нь манай улсад яг цэвэр бизнес байгаа гэж боддог. Ер нь бизнесмэнүүд улс төрөөс хол авах хэрэгтэй мó эсвэл улс орны хөгжлийн төлөө бизнесмэнүүд энэ улс төрд оролцоотой байх хэрэгтэй. Тэг яг хоо ер нь бол нэг талаасаа чи улс төрийг оролдохгүй улс төр чамайг оролдоно гэж нэг үг байдаг. Нөгөө талаасаа бизнес гэдэг бол өөрөө уян хатан шинж чанарыг агуулсан тодорхой хэмжээний том эрсдэлээр явж байгаа нэг юм одоо үйл ажиллагаа. Тэгэхээр бизнесмен хүн бол үйлдвэрээ хамт олноо ажилгүй болгоод үйлдвэрээ нураагаад үйлдвэрээ зогсоолгочихгүй тулд эрх мэдэлтэнд бууж өгдөг, тохиролцдог. Тэгээд энэ үйл ажиллагаа явагддаг. Ингэснээрээ тэрэн дээр энэ эрх мэдэлтнүүд ингэж боожиж
Тэр нь ашигын төлөө юм уу, ажлын байрны төлөө юм уу? Мэдээж нэг талаасаа бизнесээ хамгаалах гэж нэг хэсэг нь. А нөгөө хэсэг нь бол овчноор ойлгоод ер нь бол их мэдлэлтэнтэй тохиролцоод ингээд амьдрч болох юм байна гэд одоо Монголын алдарт топ 100 дотор тийм зөндөө компани байгаа шүү дээ. Яг энэ улс төртөө холилдож бизнес хийдэг. Улс төрийг боожулдаг, улс төрийн сонгуулийг далд хэлбэрээр санхүүжүүлдэг. Тэгээд энэний цаана юу байна вэ гэхээр далд худлаа статистикууд гарч ирдэг. Энэ нь өөрөө инфляцийн үндсэн том суурь нь болж өгдөг. Яг л гэхээр зүгээр жижигэн жишээн дээр харахад одоо бид нэр ингээд сонгуулийн жилд өгөхөд ирэхээр засгийн газрын тухайн эрх барьж байгаа намын засгийн газар асар хэмжээний мөнгө хоршоо хөдөлгөөнч гэдэг юм уу ямар нэгэн нэрэн дор ингээд тараад үр ашиггүй зүгээр хитэн их наядаар нь асгадаг. А тэгсэн мөртлөөсөө одоо ингээд сонгуулийн ерөнхий орны вебсайт руу ороод харах юм бол их одоо Монгол Ардын нам гэдэг Монголын хамгийн том ууган нам гэж байна. Монгол Ардын намын нийт 2024 оны зарцуулсан зардал гэсэн 9 тэрбум төгрөг. Одоо ийм инээдэмтэй юм байж ах чинь. 9 тэрбум төгрөг гэдэг бол одоо баг энгийн хүнч мэдэндээ баг манай нэг гишүүний зардал шүү дээ шахав. Тэгэхэд бүгд бүтэн ман 9 тэрбум төгрөг зарцуулсан 24 оны сонгуульд. Тэгээ 68 суудлаа. Тэгэхээр энэ ч өөрөө хэр их далд эдийн засаг байгаагийн баталгаа байхгүй юу? Тэгэхээр бусад тоон талд орчиж байгаа. Энэ далд зардлуудыг энэ өгсөн сонгуулийн саналыг худалдаж авах тарааж агаад халамжууд, сүлжээнүүд, төрийн албаар дамжсан, төрийн албанд зүтгэж байгаа тэр намын гишүүнчлэлийн сүлжээ яаж байгаа тэдний одоо бэртгчилж амьдарч байгаа энэ бүх сүлжээг тижээх гэж энэ эдийн засгч өөрөө дийлэхгүй болчиход шүү дээ. 240 гаруй мянган төрийн албаа агчдаг. 160-аад мянган төрийн компаниуд ажилтан болтой. Энд надад төр гэдэг нэрэнд орчин танаас надаас авахулсан бүгд татвар төлөгчдийн хорийн тал байхгүй. Тэгэхээр та бид нар энэ том бүтцийг тижээж чадахгүй болоод шүү дээ. Энэ том бүтцийг чинь үеийн үе сонгуульд ашигладаг. А тэгээд ингэснээрээ инфляц өдөөж идэг. Далд эдийн засгийн явахаар яг ил эдийн засаг дээр эмчнэрийн цалин, багш нарын цалин өсгөх яг бүх инфляцаа тавьж тавих гэдэг. Яг инфляц нь тэгсэндээ бол далд хэлбэрээр тултал нь ашиглагдсан байна. Тэгээ ийм хэлбэрээр бид нэр одоо бол цаашдаа удаан амьдарч үлдээхгүй болсон. Тэгвэл сонгуулийн тогтолцоог бодлогын өрсөлдөөн яг бодлогын шинжилэл хийх тэр улс төрчтэй гэдэг юм уу тийм хүчнийг гаргаж ирэх болцоо байхгүй гэж харж байгаа юм байна. Тэгвэл биднэрт ямар бодлогын өрсөлдөөнийг бий болгож сонгуулийг хийх тогтолцоо хэрэгтэй ажиллах юм. Тэгээ ер нь бол одоо ингээд сүүлд бол одоо нэг эрх мэдлийг нэг хүн дээр илүү их том төвлөрүүлэхгүй гэдэг үндслээр одоо бусад намуудын оролцоог хангана гэдэг үндслээр 126 гишүүнтэй боллоо. Энэ онлын хувьд зүг боловч яг амьдрал дээр үл энэ бас яг төдийлөн сайн тусч гарч ирсэнгүй тийм ээ. Хэдий 126 гишүүн одоо тэгээд тухайн хууль дүрмээрээ гишүүн болсон гэж тангар өргөцгөөж байгаа боловч нийгмийн хүсэмжид хүлээлт хангасан тийм гишүүд нь бараг байхгүй болчихлоо. Өнөөдөр төр иргэн хоёрын хооронд бол асар том ангал бий болсон. Зүгээр л энгийн жишээ гэхэд л одоо сая фейсбુક дээр харж байхад л тэнд нэг арабууд очсон шонхор барьж байна. Нөгөө мөнгөний тушаагаад байгаль орчин яам ерөнхий хэлхсэн хамгаалах газар мөнгөний тушаагаад албан ёсоор шилжиж авсан байгаа. Дээрээс нь баахан ил талд бас өгсөн байгаа. За одоо ингээ шонхороо барихаар тийч нутгийн иргэд очоод миний шууг барьж байна. Бид нарыг зайлуул гэдэг ингээ тэмцэх. Тэгээ бүр хувц сунарт нь хүрээд бараг одхон шахаад ааш тий. Нэг талаа төрийн үйл ажиллагааг иргэн хүн мөрдөх ёстой зөв. Хагад тэр иргэнийг буруутгах ямар ч аргагүй болчиход байгаа. Яг бол тэр иргэн төрдөө итгэхээ байсан. Төрөө хүндлэхээ байсан. Яагаад гэвэл төрийг төлөөлж байгаа улсууд чинь хулгайч. Худалч. Тэгэхээр иргэд чинь энэ төрөө хүндлэхээ байчаад байгаа байхгүй. Бид нар одоо дөнгөж саяхан л харж ирсэн шүү дээ одоо. Ирэх барьж байгаа энэ нам чи хоёр хуваагчаад. Чи үл ийм бортыг хулгайчаа. Ингэсэн бүр хүн алаад шатаасан гэдэг. Их хурлынхаа даргаыг намынхаа гинсек байсан хүн. Энэ 24 оныхаа ялтыг авчихсан байсан. Нөгөөт нь үгүй чи үл тийм юмны хулгайчаа. Чи үл ийм юмны хулгайчаа гэдэг. Энд чи өөрөө тангаа өргөцсөн төрийн түшээ ард түмнээ төлөөлж байгаа баг ард түмнийг төлөөлж байгаа баг ард түмэн гэж одоо нэрлэж байгаа парламентд сууж байгаа хүмүүсийн амнаас унж байгаа үг болго үнэн баг хэвээр.
Ард түмэн ч Тэгээ нотлогддоггүй тийм ээ. Дараа нь тий, тэгээд яг хуу нотлогддоггүй биш. Ягаад гэвэл хууль хяналтын байгууллага нь нөгөө бүтцээрээ нөгөө энэ буруу бодолтой буруу системийнхаа томилгоогоор гарч ирдэг. Тэрээс эн чинь өөр улсаас ирсэн цагдаа өөр улсаас томилогдож байгаа атак биш шүү дээ. Энд чинь нөгөө тэр ялсан нам тэр намыг тойрсон хүмүүс чинь прокурор атак цагдаа болчихж байгаа. Өмсөө хувцсан дээр. Та очиж сургалага авал тэр чи хэлнэ. Үгүй би ингэж хамгаалж өргсөн. Монгол улсын үндсэн хуулийн тэт эрүүг хуулийн тэт ийм одоо манай шүүхийн хуулийн тийм прокурорын хуулийн тэрний дагуу би бол одоо хариуцлага. Бурхны өмнө явж нүгэл буруугүй хамгийн одоо шудраг шүүгч прокурор атагийн комиссар гэж хэлнэ. Энэ худлаа гэдгийн баталгаа нь Монгол улс өнөөдөр авилгалын индексээр 124 төр байранд байгаа. Манай өмнө манайхаас гайгүй Непал байж байгаа шүү дээ. Непалын улс тийм. Африк улсууд манайхаас гайгүй байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Африк гэж бүр бас гамшиг шүү дээ. Би тэнд бас ажиллаж байсан. Би маш сайн мэднэ. Тэр Африк гэж бүр гамшиг. Тэгэхэд үзүүлэлтээр манайхаас шүү гайгүй яваад байгаа шүү дээ. Тэгэхэд манайх ийм аймаар завхралтай, ийм аймаар нөхцөл байдалтай яг ингээд нүүр тулцсан, туйлдаа өрцсөн яг ирмэг дээрээ ирсэн ингээл албан тушаалын хэрүүл хийгээл одоо энэ их авилгал баяжчих богино хугацаанд баяжчих болох эрх мэдэлд хэн очих уу гэдэг юм байн зодонтой эрх мэдлийн төлөв тэмцэлтэй нэг юм л. Улс төрд бизнесч тэр шүүмжлэлүүд бол маш их байдаг. Иргэд шүүмжилж байгаа. Одоо нөгөө төр нь иргэний төрдөө итгэх альцсан гэдэг бүгдийг шүүмжилж байна. Гэтэ ямар нэгэн гарч шийдэл, дундын олголцол, цаашаа хөгжлийг хамтдаа өөрөөд явах ийм хүчин зүйл хэрэгтэй байх гэж бодож байна л. Та ер нь яг юу өөрчлөлвөл бидэнд хамгийн ихний ээлжний одоо өөрчлөлт ирэх вэ гэж би 2010 онд сурвалжлагч болсон. Тэр үед гэр хороолт, гарамын масл, гарамын тус, гарамын эсэн чихэр, гарамын мах тал толох авдаг л байлаа. Тэр үед 2 4-ний усаач авч чадахгүй хүмүүс 20 литр усаач авч чадахгүй амьдарч исэн. Өнөөдөр ч тийм л амьдарч байна. 15 6 жил өнгөрсөн гэж ботход миний сурвалжлагч исэн хугацааны. Тэгэхээр ер нь юу бид өөрчлөх ёстой юм. Ямар нэгэн шийдэл мухардалд ямар нэгэн шийдэл бас байж л байдаг шүү дээ. Бид яг мухардалд орсон байгаа мó эсвэл ингээд энэ өөрөө бидний энэ бүх туулж байгаа зүйл хөгжил рүү явж байгаа нэг процесс юм. Тийм. Тэгэхээр ер нь бол бид нэр эрх зүйт төртэй улс. Тэгэхээр бид нэр үндсэн хуультай эрх зүйт төртэй улс тэрнийхээ дагуу сонгуул хийдэг. Өнөөдрийн энэ шүүмжлэгдээд байгаа эрх баригч нар амлалтаа биелүүлэхгүй татвар хураамж турбуулаа байн өсгдөг, сонгуулийн өмнө худлаа амладаг. Энэ хүмүүсийг бид нэр өөрсдөө булгаагаар ордонд ороод ирсэн хүмүүс биш. Энийг бид нар боломжийг олгож өгч сонголтоо хийж оруулж байгаа. Энэ бол нэгдүгээрт бидний сонгуул өгж байгаа иргэдийн 100% буруу. Бидний нэгдүгээрт хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иргэд хандлагаа өөрчлөн гэдэг нь иргэд сонгуульдаа маш хариуцлагатай оролцдог. Нэг удаа сонгогдсон хүний хоёр дахь сонгодгүй байх. Төрөөр сонгол юм хийгээг бол өөрчлөлт авчраагүй бол төрөөр байнга бэртгчилж төрөөр амьдэрдэг бүхэл бүтэн айран бий болчиход шүү дээ. Зүгээр л нэг юм ордны нэг юм нэг хуучин борд тавилах шиг ингээл байнга л ордонд байж ах хэвээр. Тэгэл сайд дарга их хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгчдөөс хамгийн өндөр албан тушаалыг авч хийх ёстой. Бүх албан тушаалд очих ёстой. Тэр хүн л ганцхан одоо Монгол улсад хайртай бусд нь хайргүй. Гэсэн нэг тийм явцсан муухай бодолтой арчилсан улс шүү дээ. Бид нар чи арчилсан улс. Арчилсан улсад тийм муухай явцсан бодолтой ганцхан бие гэдэг өвчтэй. Ганцхан бие л одоо ингээд тэгээд төрөөс бэртгчиж амьдэрдэг. Өөрөө нэг удаа татвар төлж баялаг бүтээхгүй. Өөр ингээд төрөөр тижээгдэл төрийн машин унаад төрийн бензин эдэл төрийн их тэнгэрд амьдраад ингээд явдаг юм бүхэл бүтэн юм айран бий болгоцсон. Энийг бид нар байн сонгоод гаргаад идэг. Энэ сонголтоос л өөрчлөлт хийх юм байна гэж ойлгож байна. Эхлээд бидний хандлага өөр болох хэрэгтэй. Бид нар сонголтоо жоохон зоригтой өөр хийдэг болох хэрэгтэй. Огт хараагүй царайнуудаа сонгож үзье л да. Мэдхгүй хүмүүс. Намтрын уншиж хагаад. Тэрнээс биш одоо
намтар бүх юм бодлоо болсон шүү дээ. Одоо та ингээд энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэгч байдаг юм уу? Энэ парламент цэг эмээний одоо энэ гишүүдийн юу үзэх юм? Танилцуулгыг үзэх юм бол гишүүн болгон Орос англи хэлтэй. Тэгээ ярьж чаддгүй шүү дээ. Өөрсдөж чаддгүй. Би очиод яриад үсэх юм бол нэгэн ч байхгүй шүү. 90% нь байхгүй шүү тийм Орос англи хэл. Тэгэхээр энэ бол айгүй тийм муухай. Анхнаасаа би ингээд өөрийгөө тодорхойлохоос худлаа ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний зорилго чинь тодорхой болчиход байна шүү дээ. Би худалч юм аа, би хулгай хийх гэж байгаа юм. Би одоо энэ их хурлын 126 гишүүнийг яг ингээд халдс сууж агаад Англи, Герман, Орос, Францаар чөлөөтэй ярилцж болж байна. Тийм хэл мэддгүүттэй. Үнэхээр мэдчихэв үгүй. Шалгаж хэлээч. Худлаа шүү дээ. 90% нь худлаа шүү. Ингээд эннээсээ авахуулаад хамгийн наад захын суур өөрийнхөө тодорхойлолтоос авахуулаад худлаа яриад эхэлж байгаа. Тэгээд ихэнх нь дандаа юм баялаг бүтчихэж байгаагүй, улс орондоо татвар төлж байгаагүй юм болсон. Ер нь манай улсын эдийн засгийн татварын дийлэнх орлогыг за тэгээд энэ улс орныг чирж явж байгаа салбар бол ганцхан уул уурхай. Би тэр нь уул уурхайгаа олон жил солонгоруулъя гэлээ ингээ өөрчлөө хит хамааралтай байна гэдэг. Бид үнэхээр хит хамааралтай байгаад байгаа юм уу? Энийг өөрчлөх ёстой юм уу? Тэгвэл ямар салбарыг дэмжих ёстой юм? Уул уурхай салбарыг ингээ ад үзээд хөрөнгө оруулалтуудыг зарцаагаад за зөвшөөрөл лиценз юм аваад очихлоор нутгийн иргэд нь уул ус газар орноо эвдүүлэхгүй сүдүүлэхгүй гэж дайраад байх. Энэ дундын ойлголцол юу яг ямар байх ёстой юм бэ? Энэ хараа юм салах ёстой мó бид цаашаа хөгжүүлээд дэмжиж явах ёстой юм. Гол салбар уул уурхай гарцаа байхгүй. Гэхдээ ард иргэд яагаад эсэргүүцээ дургуутч чинь нөхөр энэ уул уурхайгаас орж ирж байгаа өөрсөнд нь ашиг тусан байхгүй. Өгж байхгүй юм. Үндсэн хуулиар нөгөө газрын баялаг ард түмэн мөн үү? Тэр чинь өөрөө Монгол улсын хуулиар бол ашигт малтмлын нөөц ашигласны татвар гэдэг энэ ойлголтоор дамжиж ард иргэд хүргэгдэж байгаа. Хэлбэр байхгүй. Тэгэхээр амнаат гэдэг юмор орж ирсэн ашигт малтмлуудаас орлого чинь эргээд төсөв гэдэг юмд очиод төсвийн хуваарлт нь ард иргэдийн тэр ахуй амьдралыг сайжруулах эмнэлэг, сургууль, цалингийн өсгөх, зам харгуй байр энэ бүх. Тэгэхээр энэ бүх юм чинь чанаргүй, улгаатай иргэд ашиг тусахгүй юм хийгдээд байгаа болохоор иргэд энд сэтгэл хангалуун биш байна. Тийм болохоор уул уурхайг эсэргүүцэж байгаа. Хэрэв үнэхээр чанартай амьлаг, чанартай сургууль, чанартай зам, чанартай сайн сайхан юм хэмнэлттэйгээр зөв оновчтой төр засгаас хийгдэг байсан бол иргэд уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулах гэдэг хэрэгт хадаг сүү хоол ундаа бариад очино. Ухаад өгөөч. Тэр баялгаа ашиглаад, баялгаа гаргаад, төсөвт хуримтлуулаад манай аймагд ийм сайхан болж байна. Тэр хүмүүс тэмцэлдэж явахгүй. Тэр чи ядуу, уйлагчин бухимдалтай байгаа болохоор тэр уул уурхайн компаниудыг эсэргүүцэж байгаа байхгүй да. Яг бол өөрсөнд нь юу ч хүртэгдгүй. Тэр төлөгдөж байгаа татвар төсөв янз янзын нэрэнд ор хийж байгаа татвар чи энэ их мэдл байгаа улсуудын хувийн халаасыг сусаатгаад тэдний гэр бүлийг л тижээгээд баяжуулаад байгаа байхгүй юу? Тэднийг л одоо өндөр үнэтэй хаусанд амьдруулах сайхан шангилалаар хүмүүсийг ойлгочин байна. Сэтгэлгээний хувьд ч тэр ахуй амьдралын хувьд ч гэхлээр зэрэг хүний доромжлоод байна гэж хүлээж авдаг хүмүүс их байдаг шүү. Та ер нь энийг ямар хавлгаар хэлээд тий? Тэг яг ер нь бол ядуу гэдгээс ичж болохгүй л дээ бид нар ядуу биш болохын төлөө тэмцэх хэрэгтэй болохоос ш ядуу гэж хэлүүлдэг гэж ичдэг нь илүү их тэнэг хүмүүс. Ер нь бол энэ уул уурхайтай улс орнуудын жишээ яаж явдаг вэ гэхээр хоёр замл байдаг. Нэг нь бол үгээгүй ядуу цөөн эрх мэдэлтнүүд нь баяцсан улс орн үгээгүй ядуу болоод хит их баяцсан эрх мэдэлтнүүд нь дотроо бас хоёр багтана. Нэг нь авторитар дэглэм тогтоогоод ард түмэн туйлын ядуу тэр зөвхөн ерөнхийлөгч юм уу тэр зөвхөн хааныг тойрсон улсууд нь сайхан амьдрал бизнесээ. Нөгөөх нь бол тэр эрх мэдлийн төлөө манайх шиг байн алдсаж ээлжээр гарч ирээд дараагийн хүчрхэг баяцснууд нь сүулдэ айрамжиж эхэлнэ. Цэргийн хүчтэй болж эхэлнэ. Тэгээ хоорондоо иргэнийчдийн засгийн газрын хувийн гэсэн айрмууд хоорондоо уул уурхайн төлөөсөө буудалцаж алдсаж ингэж явдаг. Арчсан Конго улсын жишээ. Бид арай юм болохгүй зү. Бид нар одоо ер нь бол тэр лөө явна. Алин руу гарцаа байхгүй. Одоо энэ эрх мэдлийн төлөө их тэмцэлж байгаа улсууд ч асар их баяжаад ирэхээр эдгээр чи одоо ашиг сонирхлын төлөө энэ ч тэмцэлтэн зүгээр нэг фэйсбүүкээр нэгнийхээ доромжлох биш. Алах, зэвсгэлж их.
цэрэг армаа тус нь гаргах өөрийн гэсэн армтай болох ийм хэлбэрлөө орцсон байхгүй. Анханаас Африкийн Конго жишээлбэл тийм байгаагүй байхгүй. Тэгэл тийм хэлбэрлөө орцсон. Тэгэхээр бид нар цаашлуул ийм болно. Нөгөө сайн жишээ нь бол Норвег, Канада ч гэдэг юм уу, Персийн булангийн орнууд ч гэдэг юм уу тийм ээ. Хөгжлийн улс орныхаа тодорхой сандаа асар их хэмжээний мөнгө төвлөрүүлээд хөрөнгөлөлт бий болгоод тэр мөнгнөөс ард иргэдийнхэн сайн сайхан ахуй амьдралын төлөө бодтой юм хийдэг. Тэрийг яг өөр юмсгээр зарцуулж чаддаг. Нийгмийн хатаа орчныг бий болгож байна гэсэн. Манайх шиг юм үргэлгэн ухалгаатай зарцуулдаг биш. Одоо манайх жишээ нь үндсэндээ одоо сүүлийн 20 гаруй жилийн чинь баг нэг 100 гаруй тэрбум долларын шахуу баялаг гадагшаага экспорт нь гаргацсан байна. Тэгэхээр биднэрт ард иргэдэд өгөөж ин ч гэдэг юм уу юу ч байхгүй штэ. Одоо нэг тараах болохоор 100 мянган төгрөг оногдох гэдэг тийм ээ. Гэтэл дарга нар болохоор өөрсдөө хідэн 10 их 80 даран захиран зарцуулсан байдаг янз бүрийн хутлаа төсөл нэртэй янз бүрийн угаалгаар түлш давтаагүй түлшч гэдэг юм уу. Ковид 20 их 80 ч гэдэг юм уу. Одоо янз бүрийн нэр томьёон дор зөндөө улгаа хийчих. Жидүү санч гэдэг юм уу. Одоо хөгжлийн банк ч гэдэг юм уу. Ер нь бол баялагт суурилсан эдийн засгийн улс орнууд яадгүй гэхлээр тэр Персийн булангийн орнуудын жишээн дээр бол ард иргэдийнхэн данс руу шууд нефть борлуулж байгааг одоо байгалийн хий борлуулж байгаа энэ орлогоос ашиг нөхцөлгөөс сар болгон 10, 20, 30, 40 мянган доллар дансраа орчдөг. Иргэн бол цаана нөшөө эмнэлэг сургууль нь үнэгүй байдаг. Тэр нь гэхдээ бүр одоо манайхаар бол хувийн эмнэлэг сургууль шиг тийм хэмжээний чанартай. Манайд ч хувийн сургууль эмнэлэг үл ийм ядуучууд ялгаатай юм шүү дээ. Баячуудынх нь өндөр эмнэлэг сургууль ч одоо бүр амар шүү дээ. Өнөөдөр социализмын үеэл одоо сайдны 2 дугаар эмнэлэг гуйлагчингуудын тэдгээр эмнэлэг гэдэг шиг ийм ялгаатай шүү дээ. Тэгэхээр баялаг суурилсан эдийн засаг хамгийн наад зах нь манай Монголд ганцхан болсон нэг тохиолдол нь ковид үеэр санаж байгаа бол та нар төрийн өмчт эрдэнэ төлөвлөрөөс бүх ард иргэдийн тогийг дааж ирсэн. Энэ өөрөө баялаг суурилсан эдийн засгт улс орны хийх ёстой зүйл нь юм байдаг байхгүй. Өнөөдөр жишээлбэл тэгвэл хүмүүс нь нэлээд олон улс юм шүү. Үгүй яалаа гэж энэ чараа юм байхгүй юу. Дэлхийн зах зээл дээр давчгүй нөхцөл байдлаар дайны нөхцөл байдлаас энэ тэнд болж байгаа нефтийн өнөсчлөө. Тэгэхээр энэ нефтийн өсөлтийн тодорхой хувийг төр өөрөө дааж үнийн хязгаарладаг. Тэр өөрийн төрийн энэ ард иргэдийн нөхцөл. Энэ чинь ард иргэдийн мөнгө байхгүй юу? Төр гэдэг чинь ард иргэд бий болгоцсон. Төр өөрийнхөө төлөөллийг сонгоод их хурлын гишүүдгээд их хурлын гишүүдийн төрийг бий болгоод энэ чинь төр гэдэг чинь миний зарцснаар миний төлөөлөл байхгүй юу? Миний мөнгийг захиран зарцуулж байгаа. Тэгэхээр миний мөнгө байж байгаа байхгүй юу тэнд чинь. Энэ чинь одоо манын юм уу, их хурлын гишүүдийн юм уу, засгийн газрын гишүүдийн юм уу? Тэд нар мөнгөө нийлүүлээд өсөв бүтээлээгүй шүү дээ. Өсөх бямб цогт учрлын мөнгө биш байхгүй да. Тэр чинь бидний мөнгө байхгүй юу? Бидний мөнгийг бид нар чинь захиран зарцуулж байгаа. Эдгээр чинь биднийг хүндлэх ёстой байхгүй юу? Бид нар эсэргээр. Бид нар хүндлүүлдэггүй, бид нар гудамж нь эдгээр бидний зардлаар хамгаалттай улаан хевсэн дээгүүр явдаг, шовгор малгай өмсдөг. Хамгийн гоё газар амьдардаг. Нүм ганцхан биеэ зөөх гэж хэдэн 10 машин дагуулж явдаг. Хэрэглэж бидний мөнгө шүү. Бүгд бидний мөнгө байхгүй юу? Ер нь Монголын төр баялаг бүтээлчтэй хамгаалдаг гэж та боддгоо. Дэмждэг гэж боддгоо. Монголын төрийг төлөөлж байгаа эрх мэдэлтэнтэй хувилдаж хамтарч чаддаг баялаг бүтээгч гэдэг нэрэн доор нуугддаг. Тэр бизнесүүдтэй бол ээлтэй. Яг бусдад нь бол ээлгүй. Тэгэхээр бол баялагт суурилсан эдийн засгтай улс орн бол хамгийн наад зах нь өнөөдөр нефтийн үнэн дээр ард иргэдийгээ харж үздэг байх хэвээр тодорхой хувийн хөнгөрүүлдэг. Жишээ нь одоо хамгийн муу жишээ гэж яригддаг байсан боловч өнөөдөр тэр жишээ дэлхий дээр энэ Персийн булангийн хамгийн эдийн засгийн өндөр үзүүлэлтийг харуулж байгаа одоо Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Омар, Бахрейний жишээг айл 70-аад онд лив улс хийжсэн байхгүй тэр нөө Омар Кадафи гэдэг юм үжсэн. Тэр хүний үед дотоодын нийт бүтээгдэхүүн хүн оногдсон 30 гаруй мянган доллар болсон. 1 литр бензин ард иргэдэд 1 центээр өгдөг.
ард иргэдээ барууны ихтэй сургууль явуулахад нь бүх зардлыг улсан даадаг. Гэх мэт энэ өөрөө хүнийг энэ иргэн хүн гэдэг чинь альва улс орон засгийн газар төр гэдэг чинь иргэнийхэн сайн сайхны төлөө нэгдүгээр зорилго нь байдаг байхгүй. Иргэнээ сайн сайхан сэтгэл хангалуун амьдруулахын төлөө. 50 амьдруулах тийм. 50 аюулгүй амьдруулах. Энийний цаана нөгөө үндэсний аюулгүй байдал гэдэг юм чи дараад явж байна. Адас нэгдүгээр зорилго чи иргэн. Энэ улсын иргэн гэдэг чинь энэ улсын эзэд нь байхгүй. Энийний төлөө энийг сэтгэл хангалуун баян чинэлийг сайхан амьдруулах. Энэ баялаг чинэлийг сайхан амьдруулах хүмүүс чинь өөрийнхөө энэ сайн сайхан баян чинэлийг амьдралаа хадгалахын төлөө энэ хүмүүс чинь дэлхийдээ өсөлдөж, оюун ухаанаа хөгжүүлж, ихтэй сургууль суралцж ингэж явдаг. Ингэж хөгждөг. Энэ дэлхийн хөгжсөн байгаа улс орнууд ийм л байдаг. Тэрнээс Норвеги ард иргэдээ асар их харж үздэг юмных нь үн доогуур барьдаг, төрн тэрэнд оролцож, үнийх нь бодлогод оролцож, ард иргэдээ өндөр үнэтэй юм яадаг. Ард иргэдийнх нь орлого өндөр байдаг, цалин өндөр байдаг. Сингапур дотоодын нийт төвтэй нэг хүнд оногдох 88 мянган доллар. Тэгээд тэгээд Сингапурын ард иргэд эрхэлсэн ажилгүй байгаад байна. Ажилгүй болцсон залхуу байгаа тийм хүмүүс биш шүү дээ. Өдөр шөнөгүй л ажилдаг. Ихтэй ийм нийгмийг бол бид нар анхных нь яриад мөрөөдөл яриад байгаа шүү дээ. Дэлхий дээр сайн энэ олон жишээнүүд байж байгаа байхгүй. Таныг бол улс төрд асар өндөр сонирхолтой гэж хүмүүс хараад байгаа юм. Тэгэхээр та үнэхээр улс төрд орох уу? Би 2020 онд нэг удаа л одоо дахиж хэцүү нөхцлөөр оролцсон. Дахиад орохгүй ястаа тэр тухайн үеийн тэнгэр мэдээ. Хэрвээ та орвол ямар зорилго тавьж орох? Би орвол энэ улс орныг өөрчлөх юмсан гэсэн зорилго тавьж орно. Би орох юм бол энэ бүх юмыг эм самраатай болгох юмсан. 10 ширхэг 5 толгой шинээр нэх 20 ширхэг оюутлогоо шинээр нэх нэгдүгээр зорилго биш байхгүй. Нэгдүгээр зорилго бол бид нар төрийн эрх мэдлийн хулгайг болох хэрэгтэй. Ингээл улс орон хөгжиж их амархан шүү. Маш амархан. Төр хулгайг болоход л улс ороос сэв гээл босоод ир ард иргэд сэв гээл босоод ир амьдрал бол. Энэ бол зүгээр л та өөрийнхөө зүгээр гэр бүлийнхээ хэмжээнд бодоод үзсэн. Танах хэдэн амтай, танах 3 хүүхэдтэй авгаа нөхөр амьдрдаг байлаа гэж бодоод нэг хүүхэд чинь гэрээсээ хулгай хийдэг. Нэг хүүхэд чинь новшин багтал танаа гэр орон өөдлөхгүй шүү дээ. Хэцүү л болоод байна. Өөр ширэнд ороод цагтаа шүүхээр яваал. Таныг улс төрд сонирхолтой байгаа учраас би асуумаар та ер нь амьдралдаа хамгийн том алдааг ямар алдаа хийсэн гэж боддог вэ? Тэрнээсээ та ямар сургамж авсан бэ? Би амьдралдаа алдаа хийсэн гэж өөрийгөө боддгоо шүү дээ. Амьдрал тохиолдох хэвээр юмнууд тохиолдож хүний хэлийг сордог байх гэж боддог. Та тэгвэл сорилтуудаас ямар сургамж авдаг? Өөрийгөө ер нь хүн ингээд нэг хүн байгаад нэг үзэл санаатай, нэг зарчимтай, нэг бодолтой насыг илээх ёстой юм уу? Эсвэл байнгын хөгжиж, өөрчлөгдөж, санаа бодол илүү тэмүүлж явах ёстой юм уу? Та ер нь ямар бодолтой вэ? Тэг ер нь бол надад бас нэг тэр хэлц зүгнүүд их таалагддаг л да. Бас агуу шууд хүмүүсийн хэлсэн ч хүмүүс байдаг. Мэдээж эрсдэл хийхгүйгээр шампанс гоохгүй гэж орстой байдаг. Эрсдэл хийхгүй бол амжилтанд хүрэхгүй гэсэн утгатай бас англи дайрч байдаг хэлцүүд. Энтэй адилхан би бол эрсдлэх дуртай. Эрсдлэл өөрөө заавал хийж явах ёстой зүйл мөн. Яг л эрсдлийг хийж дараагийн амжилт үүсдэг. Амжилт гэдэг өөрөө бас их сонин ойлголт. Одоо Winston Churchill гэх хүн болгон мэднэ. Английн хэрэгсээс агуу гэдэг тэрний хэлсэн үг гэдэг. Амжилт гэдэг бол өөрөө нэг бүтлгүүтлээс нөгөө бүтлгүүтлийн хооронд маш их өөдрөгөөр явахыг хэлдэг гэж байна. Тэгэхээр бол хүн нэгдүгээрт бол өөдрөг байх хэвээр, хоёрдугаарт зоригтой байх хэвээр, гуравдугаарт өөрөө бодол санаа нь өөрөө яг бүртгэж тунгалаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бодол санаа зүрхнийхээ бодлынхаа мухарт муу бодол тээсэн хүмүүс явандаа тэгээд карма гэж заавал байдгийн дэ хүний амьдралд. Энэ бол Библийн номонд ч байдаг, Коран сударт ч байдаг, Буддын номонд ч байдаг. Тэгэхээр бол муу бодолтой буруу явахад бол заавал ч хүмүү замаар хүрнэ. Та нар харж л байгаарай. Энэ их төрийн эрх мэдэлд энэ их буруу замаар хулгай хийсэн нийтийнхээ мөнгийг төртөөгөө нийлж хулгайлж байгаа манай бизнесийнхэн ч байна. Тодорхой өөдгөө хэсэг хүмүүст. Бид нар ингээл харах юм бол өөр хүүхэд нь хар тамхинд орцсон, өөр хүүхэд нь арх дарсанд орцсон. Ээж аваа сэтгэлгүй болцсон. Баахан юм нэг. Ер нь хүний амьдрал өөрөө лимиттэй шүү дээ. Тэгэхээр энэ лимит цаг хугацаанд уг нь бол бид нэр цөөхөн амтай ийм
асар том боломжтой улс орн. Бид нэр хөөрхөн Швейцар шиг, Сингапур шиг, Япон шиг юм гоё хөгжилтэй улс байж болно шүү дээ. Энэ бол айгүй том боломжтой нөхцөл байдал байхгүй юу? Энийг бол одоо мөрөөдөл биелдвэл энэ хийч хэмсэн л гэж бодох энэ байгаанаас нь да. Та баян хүн үү, нөлөө бүхий хүн үү? Ер нь баян хүн, нөлөө бүхий хүн хоёрын ялгааг та юу гэж хардаг вэ? Баян хүн нөлөөтэй байх уу эсвэл нөлөөтэй хүн баян болд юм уу? Ер нь ямар ялгаатай? Нөлөө бүхий хүн гэхээр яг хөтэ одоо их тийм төр зэсг рүү нөлөөлж чадах хүнийг хэлэх байхаа. Би бол нөлөө бүхий гэхээсээ илүү зүгээр нөлөөлөгч байж магадгүй. Нийгэмд нөлөөлөгч гэдэг төр биш тийм. Яг айгүй олон залуучууд, айгүй олон янз янзын насны хүмүүс надаас юм асуудаг, ярилцдаг. Тэр утгаараа магадгүй би бас тодорхой хэмжээний бас нэг намайг ойлгодог, дэмждэг хүмүүс байдаг баг. Тэр хүмүүсийг бас төрд орох гээд жүжигчинч болж үзэл комедианч болоод байна гэдэг аав хэр та тэгээд аам уу? Та тэр залуучуудад ер нь юуг ойлгуулъя гэж дээ. Тэ эн чинь ингээд бидний аав ээжийнхэн бол тэр болгон үзэхгүй шүү дээ. Тэгээд энэ залуучуудын сонирхол өөрчлөгдөж जैन тэр ирээд тэдний хүлээж авдаг ойлголт ч өөр болж байна. Тэгэхээр та яг тэр дээр байгаад байгаа учраас таныг асууад. Тий амьдралдаа анх удаа нэг тийм жүжигэн тоглож үзсэн. Одоо гэтээ маш богино хугацаа шүү дээ. Тийм ээ тэр нь таах нь. Тэгээд яг эн чинь яг жүжиг гэхээсээ илүү баримтат кино. Баримтат жүжиг. Тэр жүжиг өөрөө нэг 2 цаг 30 минут тоглогддог жүжиг. Тэр өөрөө нэг ширхэг 1 минутын худал юм байхгүй тэр жүжиг дотор. 2 цаг 30 минут яг манай өнөөдрийн нийгмийг харуулсан жүжиг. Яаж дарах сайд баячуудын хүүхдүүд амьдэрдэг, партиддаг, амьдэрдэг, уудаг, хар тамхи хэрэглэдэг, алдаагаануудаг, яаж нэг алдаг, яаж тэрэнд хүүлшилдэг, яаж их мэдлэгүү энгийн айлын хүүхд хэргийн үрч хоронд ордог, цагдаа яаж тэрэн дээр ажилдаг, тэд нар дунд ганц нэг шудраг цагдаагийн ноён нуруу хизээ хаана орж хугардаг, тэр сайд яаж албан тушаал карьерт хүрдэг, яаж намын дарга авилгалаа авдаг. Би тэр намын даргын дүртэнд авсан. Тэг яг энэ бол баримтат тийм жүжиг гэдэг утгаар нь би их тийм надад зохиолн таалагдсан. Тэгээд тэрэнд оролцсон. Үзэгчдэд бол их таалагдсан, үзэгчид их үзсэн. Яг тэр комедиан бол мэдээж хэрэг тэр л залуучуудын аль ч улсад байдаг асар том зах жанр. Манай энэ UB comedy-гийн залуучуудыг би нэг төдийлэн бас нэг оошоож харж үзэж байгаагүй. Тэгээд яг над тэр урилга өгсөн дараагаар нь би бас нэлээд хэд юмнуудыг харж үзэж байсан. Бас л мундаг байлдан дагуулагч нар байлаа, мундаг нөлөөлөгч нар байлаа. Би яг тэр тоглолтод нэг оролцоход байрлалцсан гэдэг 3500 хүн цугласан залыг пик дүүсэн тэр UJ Arena-гийн зал. Тэгэхэд тэр залуучууд бол асар их тийм гоё зохион байгуулалттай, гоё өөрсдийн атмосфертай, гоё арга хэмжээний гоё зохион байгуулалттай бол гэнэ. Бид нар UB comedy-ийн гэж бас үнэхээр тэр бас орчин үеийн тренд гарцаа авахгүй, орчин үед яг байж байгаа яг тэр зах зээл гарцаа авах. Тэгэхээр тэрий чинь залуучууд үнэхээр ойлгоод үзэж байгаа хэсэгтэй. Тэр үзэн яддаг бас хэсэгтэй гарцаа авахгүй. Энд чи өөрөө арчилсан нийгэм гэдэг чинь тийм гэдэг. Эрхчлөө өгөр тий. Эрхчлөө гэдэг бол бүгд нэг юмыг сайн гэж харах асуудал шүү дээ. Ингээд улс төрд нөлөө бүхий өөрөө бизнес хийгээгүй, ажлын байр бий болгож үзээгүй, татвар нийгмийн даатгал төлж үзээгүй, 5 цаас уртаа хойноо цалингаа тавих гэж зүдэрч үзээгүй хүмүүс ингээд хэтэрхий их мэдлэлтэй хөрөнгөчнөд олцсон тэр хүмүүс ингээд өөр хүүхдүүд нь ч бас хэмжээ хязгааргүй амьдарцгааж байна гэж. Таны хүүхдүүд юу яаж амьдардаг вэ? Та хүүхдүүдээ яаж өмжилж байна? Би 4 хүүхэдтэй. Манай хүүхдүүд одоо эхнээсээ 17, 16, 14, 7 гэдэг ингээд бас тодорхой хэмжээний мундаг хүрд. Би хүүхдтэй хамт амьдардаг. Зуны амралтаар нь би зөөгч хийлэгдэг. Аяг угаагч хийлэгдэг. Энэ өөрийнхөө хамаарал бүхий газрууд дээр. Тэгээд цалин өгдөг. Тэгэхгүй бол орчин үеийн хүүхдүүд энийг бас нэг зовлонтой тал нь хэд их компьютер тоглоомд орчих гэдэг үсгэн насны хүүхдүүд. Энэ болохоор тодорхой хэмжээний бас нэг өөрсдөө мөнгө олоод мөнгөнийхөө ам чигтийг үзээд тэр мөнгөөрөө өөрсдөө тэр тодорхой хэмжээний тоглоом худалдаж авах
тодорхой хэмжээний өөрсдөө мөнгө захиран зарцуулдаг чадвартай болох гэдэг утгаар нь 2 том хүүгээ энэ жил ажил хийлгэсэн. Ажил. Та энэ хүмүүстэй хэр эрхлүүлдэг аа бэ? Яг уу загинж сотохгүй. Гэхдээ бол аль болохоор сахилгатай байхыг хүсдэг. Бид нар гэртээ гэрээ үүсгэж байхгүй. Хувийн тоогооч байхгүй. Ээлжлээд би хоолоо хийчдэг. Ээлжлээд гэрээс үргэлдэг. Та ер нь хүүхдүүд ямар хүн болоосаа гэж боддог вэ? Монгол улсад амьдраасаа гэж боддгоо гадагшаа яваад ингээ өөр өөрсдийнхөө сонголтоор амьдраасаа гэж боддгоо. Ер нь та аав хүний хувьд хүүхдүүдэд ямар ирээдүйг хүсдэг вэ? Би аав хүний хувьд бол хүүхдүүдтэй Сингапур шиг, Швейцар шиг, Япон шиг гоё улсын гоё сэтгэл хангалуун иргэд байгаасаа л гэж хүсдэг. Би хүүхдүүдээ бол том тэр бомтнууд юм уу, том сайд дарганаар болоосоо гэж хүсдэг. Өөрсдийнхөө дур сонирхлоор зураач, баримлчин, эмчин хийгээл өөрсдийнхөө авиас үсээр амьдраасаа л гэж боддог. Өмчин бол нэг тэрийг менежлэх гээд, тэрний менежер хийх гээд, тэрний нэг яах гээд одоо нэг баахан чадан ядан миний ойлголт, миний цаг үед юу байсан. Тэрний нэг өмчин, нэг жижигхэн өмчин болоод яваасаа гэж би боддог. Та ажил олгогчийн хувьд ер нь хэр ээлтэй ажил олгогч вэ? Сүүлийн үед ажил олгогчоо за тэгээ бизнесмэнүүдийг бол хүтэн цус капиталистууд өөрсдөө л хөрөнгө мөнгө ахиу авч өөрсдөө сайхан амьдрий гэдэг болохоос биш өөрийнх нь төлөө бизнесийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр нийгмийн даатгал гэдэг юм уу нийгмийн ажиллах орчин гэдэг энэ бүхэн дээр нь цалин цавг дээр нь хүртэл ингээл нэг юм харуугаар хэлэх юм бол яндан царилаад идэг тэгээ хүтэн цус капиталист гэдэг хүртэл юм ойлголт гарчлаа ш тэ та ер нь хэр компани эзэн хэр ажил олгогч вэ? Клиентелист бизнес эрхэлж байгаа буюу төрөөс давуу эрхэлээд төрөлтөө хувьд бизнес хийж байгаа том төслүүд барьж байгаа хүмүүст бол ажилчдын юм уу эргэн тойрон хүрээлтэд цалин хаялга хаяхад бол боломжууд асар өндөр боломжтой. Яг цаасан дээр цагаан дээр хараар бичигдсэн хуулийн мөрдөд нийгмийн одоо даатгалын шимтгэл бүх төрлийн татварууд энэ бүх юмыг төлөөд төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр бизнес хийж байгаа тохиолдолд өнөөдөр цалин хөндлөг аюул өндөрөөр өсгөөд явах өөрөө боломж болцсон маш хязгаарлагдсан. Үргэлж татварын өртөө нэг улирал нэг сар гарчих гал дараагийн сард нь тэр татварын өөрөө нөхөд төлөх гээд ингэж явдаг. Манай бизнес, манай салбарууд бол сүүлийн 10 жил уул уурхайтай Монголд уул уурхай дээр ажилласангүй. Тэрнээс өмнө бол асар их өндөр өртөө, татварын өртөө алтан дорнодч компани худалдаж аваад тэрийг бүх үр төлбөрийн барагдуулаад нойллоод хаасан. Нөхөн сэргээлт гэдэг юм бол 100% барагдуулсан. Байгаль орчны яамнаас 3 удаа шилдэг нөхөн сэргээгчдэр гээл худлаа унж жаацтай юм өгдөг. Тэр нь яг ямар ч байсан өөрөө эн чин лус савдаг, шашин шүтлэг, философи утгаараа байгаль дэлхийг өөрийн ингэж хаях гэдэг өөрөө аюултай гэдэг. Бүр хүүхэд ойр төрөл мөх юм чинь. Та юу ямар шашинтай хүн бэ? Би ямар ч шашин гэхээс өнөөчиг монголчууд шигээд одоо тэгэл буддын шашинтай л та. Гэхдээ нэг хайхтар шашин машин уншаад ойлгоод яагаад ерөнхийдөө зүгээр сэтгэл зүрхэн дотор хөндлөдөг. Бурхан шашныг. Гэхдээ альч бурхан бай. Энд бол чи муу үйл хийвэл чам муу үйл давар заавал ирнэ. Ямар нэгэн замаар. Сайн үйл хийгээд сайн бодолтой явж байвал чамд сайн үйл давар заавал ирнэ гэдэгт би маш хатуу итгэдэг 100%. Бидний асар том бас нэг нийтлэг алдаа бол бид нар шашинч бай, бурханч бай, кармач бай бүгдээр мэддэг. Гэхдээ итгэдэг. Айдгүй. Итгэдэг учраас айдгүй. Ихэнх нь итгэдэг. Ихэнх нь бурханд очиод зам мөрөө гаргадаг ч юм уу янз бүрийн зовлон жаргал тохиолдоод очиод мөрөхтэй. Хувийнхаа ашиг сонирхлыг л гуугаал залбирч яадаг. Намайг баяжуулаад өгөөрэй ч гэх юм уу. Намайг өвтөхгүй байгаарай гэж юм уу. Жохон улс орн сайхан байгаасаа бид нар бүгдээрээ баян чинэлэг болох юмсан. Төрмөө хулгаагүй болоосаа. Бид нар энэ хулгайч төрийнхээ эсрэг зоригтой тэмцдэг ард түмэн болох юмсан эдэр гэж мөрөгдөх хүн цөөх. Бараг байхгүй байх. Цөөхөн гэж бараг байхгүй байх тийм. Би Сүхбаатарын талбай дээр сүүлийн чагсаал дээр хүртэл очиод тэр оюутнууд донд газар сууж л байсан.
2 3 хоног. Надаас мөнгө зээлдэг маш олон хүмүүс таньдаг найз нөхдөд уцтаа доогдчихж. Юу хийж байгаа тэнийг юм уу? Юу завтаа юм гэдэг. Би завтаатай биш. Тэнэгдээ биш. Бид арчсан нийгэмд бид эцэд гэдгээ хаяа ч гэсэн боломж олдоод төрцсгд. Чадахгүй ч гэсэн жижигхэн чулууч бай шидэж мэдрүүлчих хэвээр. Ингэж төрцсг чинь зөв юм биш. Бид нэр төрцсгээ эзэнгүү дураар нь хайцсан болохоор төрцсг чинь ийм завхарсан, ийм хүлгүү баятсан улс төр гэдгийг чинь бизнес болгож байна. Энэ бидний хяналтгүй хайсны буруу байхгүй юу? Бид нэр жагсаал хийхээр тодорхой зорилготой, тодорхой инфлюенсүүд нь тодорхой фракцуудын төлөөлөл болсон. Бүтийг худалдаж авч байна. Талууд. Нөгөө фракцууд нь нөгөө их мэдлийн төлөө тэмцэлж байгаа бүлэглэлүүд нь нэмүү хэдэн олонний танилуудаа хуваалт авсан байдаг. Тэд нар нь нөгөө тал руугаа дайрчдаг. Хүрэл Баатар бол хулгайч. НЦС бол хулгайч гэдэг нэг. Хэсэг харин нөгөө хэсэг нь Женко бол хулгайч, Голомтын Баясгалан бол хулгайч. Яг тэрэн дээрээ тулах юм бол өнөөдөр нийгэм бол өөрсдөө хонь болчиход байгаа юм. Одоо тэгээд бар намайг илүү хайрлах уу, арсан намайг илүү хайрлах уу, чон намайг илүү хайрлах уу гэд эргүүлээ зүйлсээр яваад байна гэж байна. Нөгөө бар чон арслангууд нь би энэ хоньнууд илүү их хайртай гэд нөөмо хоньнууд чи ингээд зарим нэг хуц ухнууд нь гүйж очиж үгүй арслан илүү сайн, бар илүү сайн, чон илүү сайн гэд ингээд эргүүлцгээд байгаа байхгүй. Зүү ёсороо бид нэр хонь биш хүн байх хэрэгтэй байхгүй. Хүн болох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ бар чон арслангуудыг хоёр хөл дөөрн зогсоодог, хэвт гэсэн газараа хэвтүүлдэг, бос гэсэн газараа босгодог, сургадаг. Өөрсдөө цагиргаар үсрэгдэг. Торон дотор нь байлгадаг. Хэмжээ хязгаартай. Ийм хүн байх хэрэгтэй байхгүй юу? А бид нар ч одоо ийм хонь болчиход байна шүү дээ. Мал болчиход шүү дээ. Бид нар хамгийн харамсалтай. Тэгээд бид нар ийм болчхороо энэ хонь маань энэ мал болчиход байгаа бидний сэтгэхүй ухаан чам ийм сонголт хийгээд ийм хогийн, ийм худрахгүй, ийм худалж хөгийн амьтдыг төрдөө залчаад их хурлын хаан орой дээр, төрийн хаан орой дээр хамаг газраа залчаад тэгээ хүлцсэнгүү тэрийгэ магтаад явж идэг. Ер нь хүний нийгэмд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг ийм цаг хугацаа байна. Тэгээд уламжлалгүй шинжилэлч гэж байхгүй, өнгөрсөн үеийг хараад зүхэдч нэмэр авахгүй түүхэн цаг өөрөг хугацаагаа илээгээд явсан гэж үздэг. Та ер нь яагаад ийм залуучуудтай их ойроод юм? Та өнгөрсөн ер нь зүхэрсэн юм уу? Тийм мэдхгүй. Ер нь бол хараа залуучууд гэдэг өөрөө аль ч улсын түүхэнд гол өөрчлөлтийг хувьсгалыг хийдэг. Тэр нийгмийн хэсэг. Та санаж байгаа бол 90 оны хувьсгал гэж одоо бид нар ярьдаг. Арчсан хувьсгал. 50 зам уу 50 зам цусасгараагүй цусасгараагүй. Сүхбаатарын талбай, залуучуудын соёлын төвийн өмнө үйлдвэрчдийн төв зөвлөлийн талбай дээр, ялалтын талбай дээр ийм жагсаалууд болж ирсэн. Тэгэл зориг агсан үг хэлээл. Тэгээд энэ өнөөдрийн арчлагч партизанууд бүгд үг хэлээл. Үзэл санаа дэвшүүлээд тэгээд бид нэр цоош нь бидний мэдхгүй нийгэм рүү шилжиж алхаж орж ирсэн. Тэгэхэд тэр жагсаалуудын 50-аас дээш 60-аас дээш үед дандаа залуучууд оюутнууд бүртгүүлдэг гэсэн. Тэр үед би тэр үед яг л 19-20 настай хөвгт байсан. Би тэр жагсаал зулаанд бичиж чихэлцээ. Яг л тэр зүгээр үзэл санаа аягүй таалагддаг байсан. Бид нэр хил нээгдэн. Бид нар чинь хил нээгдэж гадагшаа явж үзэв. Гадаад паспорт гэж байхгүй. Гадаад паспорт гэж байхгүй. Тийм. Өөрийн өмчийн орон сууц гэж байгаа. Сайд нар явуулсан. Зөвхөн дарга сайд нар явуулсан. Бид нар чинь гадаад явж үзээгөө. Бид нар чинь өмч хөрөнгө байхгүй. Өмд гутал нэг мө джинс минс шахаа махаа тэр чинь бол одоо ингээ сэтгэлийн дээд таашаал. Тэрийг нэг наашаа цаашаа болгодог 8 чинь тэр нь бас бий байсан. Тэгвэл та том өөрчлөлтийг залуучууд хийн гэж итгэж тэднийг дэмжих хүсэж байна уу? Залуучууд ер нь бол аль ч нийгмийн гол сүм хамгийн дэвшилт үзлэн гэдэг. Дэвшилтэд үзлэн. Энэ дэвшилт үзэл гэдэг бол өөрөө цаг үеэсээ дандаа төрүүлж явж байгаа хэлбэрийг хэлж байгаа. Та өөрийгөө дуршлагатай залуу хүн гэж бодд юм уу? Дуршлагатай хөгшин хүн гэж бодд юм уу? Ахмад хүн гэж бодд юм. Та өөрийгөө ер нь юу ч тодорхойлт.
Би одоо өөрийгөө хөгшин хүн хийж бодож үзэхгүй. Хаяа яг 55 нас хүрсэн гэж бодохоор жоохон сонь санагддаг. Аха. Тэгвэл яг үнэндээ бол би өөрийгөө залуулагч боддог. Залууч олон найз нартай. Залуучуудтай юм яриа суухад бол нэг тийм одоо хоёр өөр төл яваа, хоёр өөр одоо ойлголт байх гэдэг. Та ер нь хүний бодлыг өөрчлөхийг хүсдэг хүн үү? Яг тэр бодлоор нь арай өөр одоо ойлгож хамтдаа урагшлахыг хүсдэг хүн юм уу? Энэ чинь ялгаатай ойлголт болоод байна шүү дээ. Тий. Ер нь бол Эрх баригчид бол одоогийн эрх баригчид зөвхөн миний харж байгаагаар хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаад, журамлаад, цагтаад тэгээд энэ улсыг хөгжүүлнэ гэж хараад ах шиг байгаа юм. Та ер нь юу гэж боддیں۔ Энэ зөв юм уу? энэ бол маш буруу. Дарангуйл гэдэг ойлголт бол арчилсан нийгэм яг одоо антагонист ойлголт. Дарангуйл гэдэг бол яг эсрэг ойлголт. Арчил гэдэг юм үгний. Тэгэхээр эрх мэдлийг буруу аргаар ашиглаж байгаа. Эрх мэдэлд улаарна гэдэг өөрөө арчлалын бас антагонизм. Тэгэхээр яг энэ манай төр жигсэгчдийг тарааж инфлюенсеруудыг худалдаж авч худалдагдахгүй байгаа хүмүүсийг утаанд оромжлох хэрэг үүсгэх шоронд хорж явах. шоронд хорих ийм аргачлалууд өөрөө дарангуйл буюу арчлалын яг эсрэг утга санаа энэ нийгэмд бий болцсны баталгаа нөхгүй. Тэгэхээр бид нар энэ чадан ядан алдаа оноотой бий болгосон арчил гэдэг юм чи өнөөдөр нийгэм үзий ятчиад шүү дээ. Арчил гэдэг бол хулгай юм байна. Яг л арчил гэдэг боломж орчин арчлыг төлөөлж байгаа арчлагч гэдэг хүмүүс маань баг хулгай хийсэн. Харин тийм шүү дээ. Энийг ашиглаад өнөөдөр эдгээр чинь хулгайч юм чин гээд нөгөө талаас нь манан гараад ирсэн. Нийгмийн гомдол дээр суурлаад. Тэнгүүтээ цаашаагаа ингээд нийгэмд бага амлалт гордлого нь 10 жил талаар нэг болцсон. 36 жилийн засаглалын бараг 30-аад жил нь манал засагласан шүү дээ яг үнэндээ. Гэтэл арчилсан намынх нь гээд хайр хүргээд итгэл найдвар тэгээд байгаа бас тийм нам тийм хүмүүс бас байхгүй. Нийгэм аюул муухай цөхрөлд орчод байгаа байхгүй. Мухардалд орцсон. Тэгээ нийгэм ийм харамсалтай нөхцөл байдал дээр одоо нэг ухаарж дараагийнхаа сонгуул дээр зоригтой, идэвхтэй хийгээсэй нэг. Хоёрдугаарт нөгөө гутран хүчтэй маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгин дээр сохрын газар сохор доглонгийн газар доглон гэдэг ийм эмээ өвөөнөр ийм бодолтой. Эдгээр сонгуульдаа жоохон өөр гандаасаа өрөөгтийнхээ ирээдүйг өрөвдөж бодож өнөөдрийнхээ гурил сүнгээрээ сонголтоо битээ бодлоос. Амралтын эрхийн бичгээр. Амралтын эрхийн бичгээр халамжаар битий ач 30-ийн ирээдүг бодлоос. Ач 30 нар нь 18-аас дээш насныхан маш зоригтойгоор маш бие тоосон хэлбэрээр маш өнгөрөөгоор маш зоригтойгоор сонголтоо өгөөсөн. 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирсэн байгаа учраас тантай уулзсных ерөнхийлөгчийн сонгуульд бол за улсын хурал судалтай нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулна. 50 нас хүрсэн байх ёстой нэр дэвшигч. Дээрээс нь 5 жил их хорондоо суршиж амьдарсан байх ёстой гэдэг ийм үзүүлэлтүүдтэй байгаа юм. Та ер нь ардын намаас, ардчилсан намаас, хүн намаас, үндэсний эслээс, иргэний зориг ногоо намаас хин нэр дэвшин тэр нь тийм асуудалтай ер нь тийм хүн байвал дээр гэж та бодож байна. Эсвэл би тань нэрлээд асууж болно. Одоо кандидатууд бол тодорхой болсон ба шүү дээ. Ардын намаас Занзанштар гэдэг хүн байна. J2 гэдэг сайд байна. Улсын хурлын дарга Бямцогт гэдэг хүн байна. За боловсролын сайд Инх хамгаалан, сангийн сайд асан Жавхлан гэд нэр бүхий улс төрчид байна. Ардчилсан намаас одоогийн дарга цогт гэрлэн байна. За хуучин дарга Лувсан ямын ан төмөр нь байна. Хуучин намын дарга асан Норын алтан уяг нь байна. Гэд улс төрчид байна. Та ер нь энэ улс төрчдийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, энэ нарийн дээр юм уу, энэ нэр дэвшигч нь байвал гэдэг та сонголтуудыг хэлчихдэг үү? Эсвэл нөгөө л таны хэлдгээр тэр нэг ордон дотор та хөрөн бор тавилга шиг хөрсөн хүмүүс гэж харах уу? Ардын нам ямар стратегтэй орох бол яг хоо энэ нийгэмд тогтвор суурьшилтай олон одоо бүх насаараа амьдэрсэн идэвхтэй иргэний хувьд
татвар төлөгчийн хувьд, сонгогчийн хувьд. Би л манайг сонгохгүй. 10 жил холигдсан. 11 дэх жил дээр худлаа яриад орж ирж байна. 16 он, 20 он, 24 оны бүх амлалтууд нь биелэг. Хамгийн наад зах нь инфляцийг өдөөхгүй гэсэн. Хамгийн наад зах нь татвар торгуулийг нэмэхгүй гэсэн. Бүх юм талаар болсон. Өнөөдөр манайг тойрсон дээд хүрээллийн гэр бүлүүд л сайхан амьдарч байгаа. Манай 200 гаруй гишүүд бүгдээрээ сайхан амьдарч байгаа гэж би бодохгүй байна. Адилхан өндөр үнэтэй мах идэж байгаа. Дэлхийд дээр бензин биднээс хамаарахгүй гэж хэлээд байна. Хамаарна. Бид зохицуулж болох байсан гэж таарч байна. Нефть экспортлдог ус ягаад нефть боловсруулах үйлдвэр барихгүй. Бид нар түүхийн нефтийг өөрсдөө боловсруулж байгаа. Бид нар өнөөдөр гараад иргэдээ нэгцээ 100 төгрөгөөр өгч болно шүү дээ. Литр бензин. Тэгэхээр таны бобрж ийн гэж юм боброл биш ээ. Боломжтой. Би эдийн засагч, би бизнес хүн. Би бодиттой юм ярьдаг. Би бизнесмен. Тэс би зүгээр нэг бобрдог юу ч хийж үзээгүй улс төрчд биш. Нэг бобрдог гудамжны тэмцэгч бацаанууд биш. Би бодиттой юм яа. Яг би өөрөө бодиттой юм хийж бүх насаараа явсан. Өнөөдөр дэлхийд дээр нефть өсөж байна. За бид нар нефть бол мах яасан дайнаас шалтгаалаад байна. Эрчим хүч. Эрчим хүч яасан дайнаас шалтгаалаад байна. Хүрэн үрсэн манад өөрт байж байгаа шүү дээ. Үйлдвэрүүд зөндөө иж байгаа шүү дээ хятад. Турбинууд, цахилгаан станцууд оруулж ирээ угсарлаад хүрэн үрсэн гэж байна. Яагаад энийг зөвхөн эрчим хүчний сайд хувьтай хийдэг. Яагаад төл засаг олон нийтийг төлөөж очиж байгаа сайд ухрлын гишүүдийн компаниуд нь цэцгэлээд идэх бизнесүүд нь. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил. Энэ чинь хориотой юм баггүй да. Бид нар энийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэг улс төрд очисон бизнесмен бол компани бүрэн зогсоогоод очих хэрэгтэй. Та тийм. Компани яг зогсоогоод очих хэрэгтэй. Үйл ажиллагааг зөв энэ байгаа балансаасаа дээшээ яагаас гарах ёсгүй. Та өөртөө ч гэсэн энэ цензуур тавьчих. Тэгэлгүй яадаг юм. Тэгээд зөв бид нэр хуулийн дагуу ийм л байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ чинь гайхамшиг болчиход байна шүү дээ. Би танд зөвхөн хууль байгаа мөрдөгдөх ёстой хуулийг ярьж байгаа байхгүй. Энэ чинь одоо танд хүртэл гайхамшиг болчиход шүү дээ. Харин тийм. Хууль чи хэрэгждэг улсны гайхамшиг болчиход байгаа. Айлын хонь үхэр хулгайсан хулгайчвал ял аваад 7 8 10 жил авна. Тийм. Тэр бум хэдэн зуун тэр бумаар нь идж байгаа манай улс төрийн хамаарал бүхэн хүмүүс л илүү томорж иждэг, илүү нэг за нэг 2% суун 1-2 жилээр. Тэгэл болоо. За эх 27 оны ерөнхийлөгчид та бол Монгол Ардын намын хинж байсан дэмжихгүй гэдэг байрсан байна. Нийгэм бол манайг бол дэмжихгүй 27 оны сонгуульд бол манал биш шүү гэдэг тренд юм. Манал биш шүү. Одоо цаана нь бол тэгэхээр манай Ардчилсан намынх айгүй баярлж байгаа баг. Тийм бид ялах нэ. Бид ялах нэ гэдэг. Тэгэхээр нийгэм бол бас Ардчилсан намыг тийм хөөрхөн гоё гэж харахгүй. Яг бол Ардчилсан нам дээр гутарж ийсэн. Ардчилсан нам дээр гутраад маныг сонгосон. Одоо нийгмийн сүүлийн хэд хэдэн сонгуул яага мань ялсан юм. За мэдээч хэрэг тэр нөгөө янз бүрийн энэ мөнгө тараад сүлжээ янз бүрийн бохор юмнууд байна. Нарийнда ярих юм бол эн чин хүртэл үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэдэг маш хүнд санкцтай хүнд гэмт хэрэг шүү дээ. Гэтэл энийг үл бид нэр ярьдаггүй. Тэгээд ингээд явж идэг. Энэ Ардчилсан нам мань хоёр маань өөрөө нийгэмд хоёулаа муухай харагдаад байгаа байхгүй. Тэгээд арай баг муухайг ингээд мань гарч ирчээд байгаа байхгүй. Нийгэмд. Түлхэн нам юм уу? Үнсний хвсэл юм уу? Нөгөөдөл нь боожиж, төлөвшөж, хүчрэгч гарч ирч чадахгүй. Нөгөөдөл нь яг түрүүний би танд хэлдэг. Сохрын газар сохор шүү дээ, довлонгийн газар довлон шүү дээ гэд уян хатан гэдэг ийм ойлголтоор мантай нийлж мэлээл. Тэгвэл та хүний дэмжихгүй хүн бодвол биш гэж юм арга байна. Одоо тийш төрхийн амьтд. За яг уу маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгин дээр энэ нэр их хэрэгчтэй нийлж байгаа жоох юм. Өнөө ингээд
Сохрын газар шохор тоглоомын газар. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул дээр хүн нам өөрсдөө хөрөнгө билийг жоохон зузаатгах стратегт орно гэж хараад байна. За яг энэ одоо анх удаа их сонин сонгуул болно. Харин тийм. Нэгдүгээрт 27 онд гарсан ерөнхийлөгчид улсын хурлын 2 сонгуулийг тодорхойлно. 28, 32. Хоёр сонгуулийн том нөлөөлөгчөөр оролцсон гэсэн. Тэгэхээр энэ гарсан ерөнхийлөгчид улс орныг орон өөрчлөх чадвартай их том нөлөө бүхий ерөнхийлөгч гарна. Яг 28 оны өнгийг тодорхойлж байгаа. 28 онд ямар парламентын гишүүд гарахыг шууд сонгуулийн тогтолцоо ямар ч байх гэдэг тийм боломжтой хүн гарч ирнэ гэсэн үг юм болоо. Нийгэмд. Дараа нь 32 оны сонгуул дээр энэ бол одоо манай улс бол ийм гоё төлөвшил рүү, гоё зөв усгал руугаа орчих ийм том боломж, үүлэн чөлөөний нар гарах магадaltaй. 27 онд хэнийг сонгохоосоо болно. Аха. Одоо тэгэл харах л үлдээд байна. Таны хэлж байгаа үнэн. Улсын хурал 5 суудалтай нам эвсэл байгаа. Ёсороо 5 хүн нэр дэвших хэрэгтэй. Хуулиараа. Энэ 5-ыг дэвшүүлэх нь үгүй юу гэдэг эрх баригч нар. Ман олон манын толгой. Энийг дэвшүүлэх үгүй юу? Өмнө бид нэр ямар сонгуул үзчихлээ тийм ээ. Учраа бүхүүд худалдаж аваад, увдаг шороодуулаад, урчлаад ингэсэн ийм бүх Монголын наадам зөндөө болдог. Тэрнтэй адилхан улс төрч шүү дээ тийм үү? Улс төрд улсын хуралд ч юм, хэлэгчийн сонгуульд ч юм болдог. Бид нэр эн чинь л өөрөө авилгалын индексийн бас нэг үзүүлэлт нь болж байгаа шүү дээ. Та жоохон халгаад байгаа юм уу? Та мэдж байгаа. Яг энэ ингэн гэдгийг та гадарлаж байгаа ш. Та өөрөө ч хийж байгаа. Та яа ярихгүй. Яагаад юм? Гүг би байхгүй. Би нөгөө яг энэ улсын хурал суудалтай намуудын яг гишүүн биш байхгүй. Тэгэхээр би өнөөдөр шууд шийдвэр гаргаад одоо улсын хэмжээний ерөнхий сонгуульд нэр дэвшиж чадна гэж хэлж байгаа. Яг тэр их мэдл надад байхгүй. Намайг ингэж орно гэдэг намайг дэвшүүлэх юм бол би дуртай тулаанд оролцсон. Би анх удаа танд хэллээ. Тийм байна. Тэгвэл энэ өрсөлдөөн хэр шудраг болно гэж та бодож байна. Иргэд ер нь энэ удаагийн ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар сонгогдох 2 дахь ерөнхийлөгч. Тэгээд нэг л удаа сонгогдно. Энэ өөрөө хэр том өөрчлөлтийг авчирна, энэ өрсөлдөөн хэр шудраг болно гэж та бодож байна. Мэдээч хэрэг энэ өрсөлдөөн шудраг болж чадахгүй. Бүүн хөдлөн болно. Гэхдээ ард иргэдийн мундаг том савлгаа үүсгэхэд бол энийг янзлах боломжгүй. 3-5% дотор бол хацч болно. Ард иргэдийн саналыг. Засаг захиргаа сүлжээ одоо бохор янз янзын аргаар. Бид нар чинь ингээд бүх сонгуулиар мэдэн шүү дээ. Өрсөлдөгч нар бас янзаар алдаг шүү дээ. Улсын хурлч байна, ерөнхийлөгч сонгуулиарч. Нам хоорондоо найз нөхөд хоорондоо хулгайч, адгийн одоо муу мухай хүн юм аа. Хүн чиш баг амт юм аа гэж ингээд сошиалар явдаг тийм ээ. Тэгэд сонгуул өнгөрөөд ингээд нөгөө хүн энэ муу мухай хүн үнэн байсан бол ягаад тэр хүмүүс шоронд ороогүй. Харин одоо ч агуул явчих шүү дээ. Тэгвэл зүгээр ингээд явж идэг тийм ээ. Ингэж ард иргэдийг анхруулдаг. Энэ хоёр заавал нэг юм тэрхтэн байх ёстой. Ий чамаг улгаач юм аа, луурч юм аа, хүчирхийлэгч юм аа, адгийн новш юм аа гэд эсвэл чи шоронд орох ёстой. Эсвэл би таныг гүтгэсээрээ би шоронд орох ёстой. Ийм хуультай болсон байхгүй. Манайх сонгуулиар нэг буцрын муухай энэ бол хүн биш баг амтын шүү дээ гэж. Ийм учраас л иргэд чинь түр тэтгэх байлаа. Тэр нь дагаад намирдаг. Оо эн чинь тийм муухай амт биш дээ. Эн чинь баг амьсан чөтгөр юм биш дээ. Ингээд яачаад тэгэл мартчихдаг. Тэгэл сонгуул өнгөрдөг. Нөгөө муухай чөтгөр маань ямар ч шийтгэлгүй. Нөгөөдгийг нь хийсэн гүтгсэн нөгөө өсөлтөж талан зүг. Ийм хууль дүрмтэй нийгэм байж болохгүй шүү дээ. Ийм хууль дүрмтэй төр байж болохгүй. Тэгэхээр мэдээж ийм огцсон гэдэг юм уу ийм санаагаа хэлнэ гэж үрдээсээ бодоогүй ярилцлагаа хахин 28 оны сонгуул
32 оны сонгуулийг тодорхойлох үйлчлүүлөөний нар гарахын боломж болцоо байна гэсэн гэж та хэлээд араас нь би нэр дэвшиж хэрвээ өрсөлдөх болвол өрсөлдөнө гэдэг ийм юм хэлчихлээ. Тэгэхээр танд юу өөрчлөе гэсэн зорилго байна? Тийм манай Та түрүүнээс хойш яриад байсан үнэхээр энэ төвд бүх юм авилгагүй болох ёстойгоос ажил эхлэх ёстой гэж бодож байна уу? Та хүч хүрнэ гэж бодож байна уу? шатыг хогийг дээрээс нь шүүрдэг гэж нэг хэлцүү байдаг тийм. Тэрнтэй адилхан төр өөрөө дээрээс зэвэрших хэрэгтэй. Хамгийн орой төрсөн. Ерөнхийлөгч адаглаад зүг болох хэрэгтэй. Ингээд доошоо бүх юм зүг болох хэрэгтэй. Энд ахын ашиг хонж харсан өргөл барьцад горцсон. Ашиг 8 панц тохиролцдог. Энэ юмнаас манай төрийн энэ төлөөлөх хэрэгтнүүд ангид болох хэрэгтэй. Ингэжээч улс орон зөв удирдлуугаар, ингэжээч иргэд зөв хандлага руугаар. Стигвэс манай улс иргэний амьдрал өөр бид нар сонголтгүй болж байна. Энэ бол ямар ч арга байхгүй. Одоо хүмүүс Непал гэдэг яриад байгаа биз? Энд чинь Бүхэн туйлдаа урж байна. энэ чинь үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхээ авъя л гэсэн үг байхгүй. Нийтлээ. Нөгөө талдаа иргэд чинь өөрийнхөө томлоод би сонгоогүй байсан ч гэсэн сонгогдсон. Тэр төрийн эрх мэдлэлтнүүдийг би таалахгүй шүү дээ. Би итгэхгүй байна. Би үзэн ядчих. Тэгэхээр би тэднийг авч хайж чадахгүй. Нөгөө төрөл нь арга зайлаар гараад байгаа болохоор ард иргэд чинь Непалд байлти тэмцээ нурай шатай гэдэг ингэ бухимдж шít. Бид нар ийм юм үүссэн те 2008 оны 7 сарын 1-нд хамгийн том одоо энэ манын байрыг л шатаагаад ингэнгүүт яалаа ард иргэдийн итгэл найдварыг тээжсэн сүр хүч нь очоод хөшгөний ард 8-ыг л хамтарсан засгийн газар болоод ард иргэд нь яалаа арчсан намын эрх мэдлэлтнүүдийг төрийн эрхэнд гаргаж өгөөд өөрсдөө шоронд орсон шүү дээ. гэсэн. 5 иргэн Олон буудуулсан. залуучууд, тий. 2000 иргэн ганц удагт багтахгүй хашаанд төрн хөвтцгээс. 8 тохиролцоонд авахгүй. Гэхдээ бид нар улс төрчдөө Тогтолцооны хувьд нэг юм ойлголтоо одоо шүү дээ. Сонгодог парламент руу явах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл засгийн газрын мөрийн хөтөлбөртөө эрх мэдэлтэй хитрхийн юм булаацалтад байгаа учраас өнөөдрийн улс орны хөгжил удаашрж энэ улс төрийн энэ ташкилцаан чинь хүний хөгжлөө, улс орны хөгжлөө, эдийн засгийн боломжуудаа бүгднийг байхгүй болгож зогсоож байна, гацааж байна гэж үздэг юм л. Та ер нь энэ сонгодог парламент руу буюу өргөтгсөн парламент гэж нэрлээд байгаа. За зарим хүмүүс нь 5 дугаар үндсэн хуульд болгоод энийг батлая. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө 65 болгон энэ нь ордог бай. Аймаг болгоны иргэдийн хурлын төлөөлөгчд багтдаг бай. Улсын их хурлын 126 гишүүн багтаад энэ одоо өргөтгсөн парламентаасаа ерөнхийлөгчөө сонгодог ийм сонгодог тогтолцоо руу оръё гэдэг ааг та юу гэж харж байна? Дээрээс нь засгийн газар ерөнхийлөгчийн эрх мэдэл хоёулаа мөрийн хөтөлбөр төвшүүлж өрсөлддөг учраас нөгөөх нь би бүх ард түмнээс сонгогдсон чи бол бүх ард түмнээс сонгогдсон парламентаас томилогдсон засгийн газрын тэргүүн учраас гээд энэ нь өөр улс орны хөгжлийг удаашруулад гацаагаад улам илүү уруудуулаад байгаа гэдэг учраас шалтгаан яриад байгааг та үнэн гэж боддгоо. Энэ ямар өөрчлөлт авах ёстой? цөөн амтай 3.6 сая хүн амтай манай улс. Тэрний чинь 1.2 сая нь хүүхэд. Тий. За 5-600 мянган ахындууд. Инглиш чинь 2 сая нь байх болчихж 2 сая 600 мянган статистикаараа нэг сонгогч иргэдтэй. тий. Тийм ээ? Тэгээ тэрнийх нь бараг 500 мянган төрийн албаагч бүгд төрийн өмчт компаниудаас хамааралтай. Нөгөө 60 яманд 80 ухна гэдэг үлээ тэрийн шиг уг нь манайх шиг ийм цөөн хүн амтай улсд бол энэ нүсэр бүтцсэн. Энэ нүсэр завд байх ясгүй. Ер нь бол парламентын гишүүдийн эрх мэдэл нөгөө 76 гишүүнтэй парламент чинь 76 маш өөдгөө хүмүүсээр бүрдсэн байлаа гэж иргэд дүгнээд 126 болох нь ч баг энэний эрх мэдлийг самхруулж гин гэж ойлгож байгаа. Онлын хувьд зөв. Тэр нөхцөл байдал яг тэр цэг дээрээс. Нөгөө талаасаа бол манайх шиг улс бол цомхон парламенттай 10 дотор яамтай. Яам дундаа нэг машинтай.
бүх яамдууд нэг байшин дотор амьдардаг. Бүх энэ төрлийн яамдын сайд дарга нар зүгээр гараад нийтийн унаагаар явдаг. Сайд их хурлын гишүүдийн хүүхдүүд заавал төрийн улсын сургуульд суралцдаг. Яг сонгогдсон тойрогдоо бүртгэлтэй тэнд ар гэр нь амьдардаг. Яг тэр эмнэлэгтээ улсын эмнэлэгтээ үйлчлүүлдэг. Ийм дүрмээр хандах хэрэгтэй. Жишээ наа зах нь. За тэгээд юм уу хязгаарлалт үйлчлж болно ш нь гэж. Манай улс бол арчсан бас. Бид нар парламентын засаглалтаа ус байх. Үндсэн хуулиндаа тэгээ зарцсан. Ерөнхийлөгчд өөрөө эрх мэдлийг хуваасан. Эрх мэдлийг бодоцолсон. Ийм тусдаа нэг юм субъект гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийлөгч гэдэг хүн бол энэ бүх юмыг зөв боловсролд нь оруулж үндсэн хуулиа зөв зохистой болгох. Энэ бүс зохион байгуулалтад зөв болгоход нь оролцоод эрх мэдлээсээ өөрөө сайн дураараа татгалзаж энийг манлайлах хүн байх хэрэгтэй. Ингэж парламент засгийн газартаа бүрэн эрхийг чадах тийм зоригтон байх хэрэгтэй. Улс төрийн өрөөний нөгөө л ярьж байна. Одоогийн ерөнхийлөгч маань 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын нам ялагдуулах одоо тийм процесс оролцсон. Тэгээд дараа нь өөрөө 28 оны сонгуульд одоогийн намын дарга ерөнхий нарийн бичгийн даргаыг солиод өөрөө намын дарга болж 28 оны парламентод Монгол Ардын нам авч ороод ингээд ялд байгуулсны дараа бол парламентын спикер болно гэдэг ийм зорилт байна. Яагаад ийм зорилт үүссэн юм бэ гэхээр намрын инх баяр гэдэг улс төрч улсын тэргүүн ерөнхий сайд их хурлын дарга хийсэн энэ гурван статус дээр гурван дээр нь ажиллаж үтсэн цор ганц хүн байна. Үүний дараа би орноо хоёрдугаарт нь гэдэг ийм хувь хүний амбиц байна гэдэг нэг ийм яриа хов гэх юм уу ийм таамаг хөвөрж байгаа улс төрт. Та энийг ерөнхийөр үнэн гэж бодож байна. Үнэхээр хүнд ийм явцсан ирэх шиг байх уу? Төрийн тэргүүнээр ажилласан улс төрт энэ олон жил болсон хүнд ийм явцсан бас увайгүй ийм хүсэл сонирхол байх уу? Та хэллээш нэг удаа өөрчилж өгөө, засаж өгөө, боломж олгоод төрийн тэргүүн ажиллаа өгөөд явах хэрэгтэй гэж. Үнэхээр явмааргүй байвал яах юм? Улс төрөөр амьдраад бүх насаараа явцсан. Ийм хүмүүс одоо өөрийнхөө хувийн компаниасаа хөөгдөх гээд байгаа юм шиг тийм сэтгэл төрж байна. Тийм болохоор энэ бол бүх ерөнхийлөгчнөр дээр ширээ сандалтайгаа зурладаг ийм ойлголт байсан. Наад захын таарда муухай харагдаж байгаа үст. Хүн болгон ард түмнэрээ дараагийн ерөнхийлөгчд зандын шатрыг хүрс өгцөлтүүлж байгаамаа гэд уншигдэж шít. Хажуудаа дагуулцмаар унаал наадмаар энэ ч муухай харагдаж шít. Энэ ч муухай харагдаж. Ард түмэн сонгоно шít. Хүрс сонгуулийнхаа сурталчилгаа хийж өгч байгаа юм. Гэхдээ ялагдуулах гэж тэгж харагдуулаад байгаа юм шиг. Муухай харагдаж байна. Энэ бол өөрөө айгүй буруу байхгүй. Энэ ч өөрөө үндсэн үзэрчүүд байна. Ерөнхийлөгч их хурл засгийн газар гэж 3 бие тас нэг нэгэндээ нөлөөлөхгүй 3 тустай институт байхгүй. Ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга маргааш нь ерөнхий сайд болдог. Ийм парадокс ганцхан Монголд байгаа. Энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил байхгүй. Ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга ажиллаа өчөөд дараа жил нь ерөнхий сайд болсон чинийг ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ. Ерөнхийлөгчийн дүү засгийн газрын тэргүүн болдог. Буруу ш. Ерөнхийлөгчийн экс хүргэн хотын дарга болдог. Энэ ч буруугийн буруу штэ. Ерөнхийлөгч дуудаад хэлж удаа штэ. Нөлөөтөгийг бүгд мэдж байгаа штэ. Манд нөлөөтөгийг. Бүгд мэдж байгаа штэ. Зүгээр над чиг чанга яриаг бол бүгд мэдж байгаа штэ. Учир нь дуудаж ирээд чиний найз байх нь яах вэ? Миний экс хүргэн наад хүүхдээ болвол наадах чинь 1,900,000 хүн амьдардаг ийм тулгамдсан асуудалтай ийм нөхцөл том хотыг ийм том проблемтай манай нам энэ чи утаа төвчрэл бүх юмыг болгоцсон. Намын дарга би хүртэл өөрөө байсан. Тэр үед тэр нэмэрлэгдсэн. Миний хүргэн байсан хүнийг чи болгож болохгүй гэж чадсан штэ. Чадсан штэ. Тэхгүй байгаач. Энэ өөрөө ард иргэдэд ингэж муухай игнордож хитэх вакуумдсан байдлаар асуудалд хандж байгаа нь эргээд ард иргэдийн бухимдлыг ард иргэдийн цөхрлийг улам их барж байгаа. Таныг улс төрд ороод төрд орохлоор зэрэг төрийн ажлын туршлага байхгүй зөвхөн бизнес хийсэн хитрхи явцуу ганцхан талаас харж ийн гэж шүүмжлэл та төрийн
төрийн ажлын туршлагагүй хүн байх гэж байх. Төрийн ажлын туршлага байхгүй тусмаа сайн яг гэдэг төрийн ажлын туршлага гэдэг маань өөрөө улсыг дампууруулах хулгай байхгүй. Тансаглал үрлэгэн мунхаг бодлого байхгүй. Тэгэхээр тэр төрийн ажлын туршлага байхгүй байвал маш сайн. Би харин тийм туршлага байхгүй даа үнэхээр баярлж байна. Та бүхэн ярилцлага ямар ч монтажгүй, эвлүүлэггүй гарна, бүтнээрээ гарна. Тийм учраас таныг нэгэнтээ надад ийм сонирхол улс төрд ийм зорилго байна гэж хэлсэн байгаа учраас асууя. Та эхнэрийнхээ асуудлыг шийдсэн үү? Энэ бол таны хамгийн том одоо тань руу дайрах олон эмгтэй сонгогчдын таныг сөрөөр харах ойлголтод би залруулах гээгүй. Гэхдээ та яг ойлголтыг нь үннээр нь тайлбарлаад өгөөч. Та тэр эмгтэйг яагаад ингэ гондоод байгаа юм? Яагаад тэр нөгөө комедийн дээр дайралцаан дээр хүртэл хичээлсэн шүү дээ. Хайртай гэж суучаад мань нэр гэж хүртэл нэрсэн гэдэг ингээд томоко өрч шаалаад зүс тээ. Миний алдаа тэр маань яг тэр ер нь бол бодлого явсан. Нөлөө явсан. Эцсийн үйл тэр хүндээ өөрөө хэлэх баг. Тэр хүн аз жаргалтай амьдарч байгаа. Сэтгэл хангалуун амьдарч байгаа. Тэрийг би хангасан бай таараа тийм ээ. Бухимдал нь байсан баг. Гомдол нь байсан баг. Хамгийн гол нь нөлөөлөл нь маш өндөр байсан. Тэр хүнд нөлөөсөн гэж юу? Тэр хүнийг нөлөөлсөн, тэр хүнийг чиглүүлсэн. Тэр хүн бол ямар нэгэн гомдол бухимдалгүй одоо байгаа. Сэтгэл хангалуун байгаа. Би тэр зэргийг хийчих чадна. Тэгэхээр бол миний 4 хүүхдээ ээж штэ. Тэгэхээр хүн бухимдал янз бүрийн нөлөөлөлд ордог штэ. Тийм л юм болсон. Тэгэхээр тэрийг бол нэг юм бодох хэрэггүй. Өнөөдөр би 4 хүүхдтэйгээ сэтгэл хангалуун бүдээр амьдарч байгаа. Ер нь бол би зүгээр танд энэ сонгуультай холбоод хэлэхэд бол бид нэр системийн том өөрчлөлт хийхэд бол заавалчгүй ман болон ан гэсэн энэ буруу бүтцээсээ Явцсан ойлголтоос ч гэж болно. Явцсан сонголт ч гэж болно тий. Өнөөдөр та мэдж байгаа 90 онд арчилсан нам өөрөө арчил гэж одоо томхолж гарч ирж байгаа та арчилсан нам иргэдтэй галзуу гудамжинд ирж байгаа. Ард иргэдийнхаа дэмсийг авчихсан. Өнөөдөр арчилсан нам бол жижигрүүлсэн ман болсон. Тэрнээс энд ямар ч арчилсан ойлголтууд үүндээ байна. Та хэрвээ тэгэхээр энэ 27 оны сонгуульд орвол өрсөлд өчтөөс айж гинэ. Кинээс нь айхав эдний хажууд амьдралдаа илүү их том эрсдэл хийж, илүү их том ачаа өөрж, илүү их том хариуцлага өөрж, илүү их хэлсэн үгэндээ хүрч би энэ бурхны өмнө нүүр бардам амьдрсан юм чинь би юу гэж эднэрээ сайх юм. Эдгээр миний хажууд бурхан дэнслүүл хамгийн их фейлтсэн үгэлтнүүд л байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрөө санаа зовлтгоо. Зүгээр өнөөдөр системийн өөрчлөлт гэж ярих юм бол маных ч юм уу, аных ч юм уу сонгоход буцаад аны бүтц, маны бүтц, гişүүдийн бүтц энийгээ тижих гэсэн буцаад нөгөө чөтгөрийн тойрог бол орно. Тэр манаас сонгогдсон, анаас сонгогдсон. Яг л эн чинь нөгөө ийм чөтгөрийн тойргийн энэ олон сүлжээ гişүүд гэсэн юм өндөр тулгуурлцсан. Буруу бүтцүүд байхгүй. Тэгэхээр буцаад эднэрийгээ тижих, буцаад эднэрийгээ ажлын байртай байлгах. Тэгээд ингээд улс дотор улс байгуулдаг. Ялсан намын хүмүүс, ялагдсан намын хүмүүс гэж тусдаа. Тэгээд альч намын бус гэдэг ингээд ойлгочтой. Ингэж нийгэм чинь хуваагдчих, систем яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд маань хангуй сонголт хийх ёстой. Ер нь таныг ер нь өөрөө ингээд улс төрд орох чиж иргэдэг гуйлгач ингээд доромжлоод идэг гэвэл та ямар хариулт өгөх вэ? Бид нарыг иргэдэг энэ төрөлцөгчин гуйлгачин болгочоод байна шүү дээ. Энд чи одоо яг үнэндээ сонсоход муухай үгэлдэ. Гэхдээ одоо яг л тийм болчиход байна шүү дээ. Бүгд аппликейшны зээлээс ахуулаад бүх төрлийн зээлэндээ өргөгдсөн. Ламбард банк ус санхүүгийн зээлтэй. Тэгээ та өөрөө бодоод үзтээ. Дарга нар болохоор ах トゥ хамаатан саднууд нь өөрийнх нь иргэн тойрнууд нь бүгд төрийн ард иргэдийн амжиргааг сайжруулах бодлого зорилготой сангийн зээлүүд тийм ээ. Жилийн 3-5% хүлтэй. Тэрүүгээр бизнес тэр бум аргасан тийм ээ. Тэрнгүүрээ бизнес юм. Тэгээд тэрийгэ нөгөө ард иргэдтэй сарын 3% хүлтэй банк ус санхүү байгуулаад 12 нугсан бизнес нөгөө эзэдгээд байгаа ард иргэдэрийг тэр хүн яаж босч ирэх үү тийм хүлтэй бизнес дээрээс.
Гэхдээ энэ улс орны ирээдүйд Энэ ард иргэд чинь гуйлах чинь болцсон. Гомдох юм байхгүй. Ард иргэд чинь гуйлах чинь болчихно. Энэ ард иргэд чи одоо бүгдээрээ баян чинээлэг ард иргэд болох ёстой байхгүй юу? Бид нар тэр боломжид байгаа байхгүй. Бид нар бүгдээрээ баян чинээлэг болох. та ер нь Монголын ирээдүйг харахаар өөдрөгөр хардггүй эсвэл илүү их гасалдгүй. Би өнгөрсөн цаг хугацаа, алдсан цаг хугацааг хараад их гасалдаг. Яг л би тэр болтол 2020 он хүртэл би улс төр сонирхоогүй. Би улс төр хүн өөрийнхөө хийх ёстой ажлаа хийх ёстой гэж боддог байсан. Харамсалтай нь хамгийн том бизнес нь улс төр болж хөрсөн манай Монголд. Тэгээ тэрэн дээр нь дандаа юм увайгүй, өөдгүй, ахуйн шуналтай, худалч. Тэгээ дээрээс нь цүнхчин, мөнгөчин гэ дараагийнхаа өрөөгөө бэлдэж гаргаж ирээд цүнхчин, долоогчт нар гэдэг ойлголтоор ингээд нэг улс төр гэдэг хамгийн цэвэр ариун үлгэр дуурайл байх ёстой хамгийн шилдэг хүмүүсээ илгээсэн энэ ноён ориглон байх ёстой энэ салбар чи өөрөө муухайгийн оронж болчиход байна шүү дээ. Зүгээр одоо тэр төрийн ордны өмнө хоёлаа зүгээр хийсвэрээр ярихад сууж байгаа Чингис хааны хөшөө амьлаа босоод ирэл энэ төрийн ордон дотор хүн үлдэхгүй цаазаар авах болно шүү дээ. Та ер нь бизнесээ томруулах гэж улс төр сонирхоод ам уу? Үнэхээр энэ улс орныг өөр орчинд оруулъя гэж бизнесээ орхих гээд ам уу? Би бизнесээ томруулах надад сонирхол ястай байна. Бизнесмен хүн болгоо өөр өөрийн философитой. Хүний философи өөр. Би дахиад олон хороол барьчих юмсан гэдэг нэг өндөр хороол бариа уддаг улс төрч биш. Би нэг хитэн сахилгаан станцтай болчих юмсан гэдэг хуйлдаад гүдэг тийм гар бас биш. Тэгвэл та ямар Өөрийн хүний философи хамгийн чухал юм хүнд юу гэдэг гэж. Байгалийн төрмөл ухаан олдмол өндөр боловсролч биш. Монд хамгийн чухал юм хүний өөрийн ген, өөрийн хүмүүжил байдаг. Тэр байгаагүй цагт өндөр боловсралтай улгаач хүн бол өндөр боловсралтай улгаач л болдог. Боловсрал эзэмшдэг. Өндөр боловсрал эзэмшдэггээд ухаантай сайн хүн болдгүй. Хүнд нэгдүгürt заавал байх ёстой юм. Хүнд хүмүүжил. Тэрийгэ дагсан ухаан. Тэрийгэ баяжуулж, арвижуулсан боловсрал. Энэ бүх юм чинь тустай байхгүй юу? Бид нар харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд баруун өндөр боловсрол эзэмшүүлчихвэл хүүхэд ухаантай болчихныг андуураад идэв. Чи буруу хүмүүжлтэй хүүхдвэл Харвард төгсөөд Колумбия төгсөөд тэр MIT төгсөөд ялгаагүй шүү дээ. Боловсралтай л хогийн болов. та гэхдээ улс орныхаа ирээдүйг тэгвэл ямар харж байна? Өнгөрсөнд нь гаслаад байгаа юм байна. Өнгөрсөнд харамсдаг. Ирээдүйд би өдрөө хардаг. Боломжууд байгаа гэж хардаг. Асар том боломж байгаа бидэрт. Баярлалаа танд. Нэлттэй. Баярлалаа. За. Анхаарал үзэгч танд баярлалаа.